Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараараа Алдартан суутын өлгийн нутаг хөлмөрч малчин төмнөрөө улс Монголдо алдартай Торногой аймгийн сайхан дулаан сумд болсон аймгийн баруун бүсийн Тэмээний Баян наадмаас бэлтгэгдсэн нэвтрүүлгийг хүргэхэд бэлэн боллоо. За сайхан дулаан сум нь эртээр үеэс тэмээ хэмээх тэнгэрлэг амтныг атгуулан малдаг тэмээнийхээ ашиг шимийг хүртэж улс эх орныхон хөгжилд өнтэй хувь нэмэр оруулж ирсэн малчин төмнөрийн алдартай нутаг юм аа. За энэ нутгаас Тоогийн Түнбаяр, Намдгийн Жамин, Намдгийн Дива, Сумягийн Банд, Жамцын Ганбаатар, Сумягийн Болд, Хужирийн Жамбал, Дивагийн Намжил, Дамдын Сүрэнгийн Улаан ухна гэсэн 9 тэмээчийн Монгол улсын авраг малчтай 1974-өөс 1992 оны хооронд төрөн гарсан түүхтэй. За Торногой аймгийн сайхан дулаан сумд зохион байгуулагдсан Тэмээний Баян наадам болоод аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан 2024 дугаар оны 1-р сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан юм. За баруун бүсийн Тэмээний Баян наадмын хүрээнд хурдан атны уралдаан, хурдан тайлагны уралдаан, хурдан тормны уралдаан болон за шилмэл буур инг тодруулах гээд тэмээн өв соёлтой холбоотой тэмээний уралдаантай холбоотой олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм аа. За энэхүү Баян наадмыг Торногой аймгийн сайхан дулаан сумын иргэдийн төлөөлөгч дуурал засаг даргын 5-ын газар Торногой аймгийн сайхан дулаан сумын тэмээн соёл спорт уралдааны хамт олон за мөн одоос нутаг орно гэсэн сэтгэлтэй олон малчид хөдөлмөрчид бизнесмэнүүд нутаг орны дэмжлэг үзүүлдэг олон хувь хүн аж ахуйн нэгж байгууллагууд ивент итгэн хамтран зохион байгуулсныг та бүхэнд дуулахад таатай байна. За ингээд Баян наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ тэмээн жингийн цуваа парадаар эхэлж за нээлтийн арга хэмжээнд сум ор нутгийн удирдлагууд болно. За Торногой аймгийн тэмээн соёл уралдааны улбооны удирдлагууд за малчид хөдөлмөрчид за газар нутгийн олон сайхан тэмээчид хүрэлцэн ирсэн байлаа. За өнөөдрийн Торногой аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан энэ Баян наадамд за 5 аймгийн 23 сумдын уяачид тэмээчид хүрэлцэн ирсэн үнэхээр өргөн дэлгэр өтгөн наадам болсон юм аа. За ингээд Баян наадмын нээлттэй арга хэмжээ болсон. За ингээд Баян наадмыг сум ор нутгийн удирдлагууд болон за өргөдөн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдийн төлөөллөд хөвгөлж мэдлэгээ дэвшүүлж Баян наадмыг албан ёсоор нээж тэмээчин малчин төмөндөө мэдлэгээ дэвшүүлсэн бол за нутгийн урлаг соёлын алдартнууд за олон сайхан хайдуугаар мэдлэгээ дэвшүүлж наадамчин олны сонорыг бэлгэж байлаа. За ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Торногой аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан Торногой аймгийн 2026 оны аймгийн баруун бүсийн тэмээчдийн Баян наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийн албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Шилдэг малчин эмэгтэй Монгол улсын алдаршуулсан Бадангийн Зэнгорол Монгол улсын авраг малчин Ямдангийн Эрдэнэт Монгол улсын авраг малчин Атомгийн эзэн Торгойн Батлан Атомгийн эзэн Аймаг алдарчин Цэрэн алдарчин Анцооч Монгол улсын авраг малчин Даржийн Чолоонбат Мөрчмэн болон Монгол анхны санаалдаг Монголын анхны болцоод үүсгэн Монгол улсын ахмад тэмээчин Нормын Эрдэнэт Энэхүү өнөөдрийн сайхан дулаан сум зохион байгуулж байгаа тэмээний наадам төрөлцөн ирсэн бүх Монголын нүүдлийн соёл иргэншил тэмээн соёлын төлөө цаг нарыг ажиллаж байгаа эрхэм хүндэт тэмээчид уяачид мөн тэмээний соёлын төлөө цаг нарыг зүтгэж байгаа нийт малчид хүрэлцэн зочид төлөөч та бүхэндээ 17 дугаар жирны могой жилийн өвлийн дунд сарын шний 15-ны өдрийн халуун мэндийн өргөн дэвшүүлье. Сайхан дулаан сум маань одоо түүхэндээ тэмээний өлгийн нутаг хүннүүс янбыг өрний үеэс тэмээн сүргийг адуулан малж хадны сүүс урган тэмээгээ мөнхөлж үлдээсэн ийм түүхэн нутгаа. Ингээ манай сайхан дулаан сум бол
Монгол улсын одоо тэмээний амжилтаараа 9 авраг малчин төрөн гарсан байдаг. За 1985 онд анх удаа Сайханлан суманд тэмээний уралдааны зохион байгуулж 100 атны жингийн цуваг хөргөж тэр жилдээ одоо төмөн тэмээ тоолуулсан баяртай ийм түүхэн өдгийн утга. Ингээд сүүлийн үед манай тэмээний төлөө ажиллаж байгаа төр засгийн байгууллага мөн Дорногов аймгийн одоо тэмээчдийн холбоо, Өмнө говь, Өвөр хангай, Дунд говь энэ олон аймагуд одоо нэгтгэж бас энэ тэмээгийн хөгжүүлж энэ сайхан одоо буян хосгүй мал сүргэн урлаг спорт бүх төрлөөр ашиглаж байгаа нь бол одоо талархууштай ингээд та бүхэн маань та бүхний уйсан тэмээ болгон хурдан давнсан эзэн мэрэгэн одоо хүн болгоны энэ хорвоо товрсон хосгүй хоёух тэмээгийн хайрлан хамгаалж явах ашиг сэмийн нэмэгдүүлэх цааш одоо Монгол улсын төр засгийн бодлогод бүхий талаар энэ талаар дэмжин ажиллаж Сайханлан сумын Сэгдарга Сайханлан Дорногов аймгийн одоо Сэгдаргын мөрийг хөтлүүлж тэмээн соёлыг хөгжүүлэх, тэмээн фестивал хөгжүүлэх, үгээ дамж аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар онцгой олон заалтууд орсон байгаа нь талархууштай. Ингээ та бүхнийхэн цаашдын нэг аялал үйлсэтгэлийн сайхан буйны үйлсэтгэн амжилт та бүхэн сайхан наадахын өрөөлийг өргөн дэвшүүлье. Энэ наадам төрөлцөн ирсэн нийт урдган хөдөлгөөн сойж ирсэн нийт твч та бүхэндээ энэ өдрийн амгалан гэрэл мэдчлээ. За өнөөдрийн наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Одоо хурдан тормны уралдаанаар наадам эхэлсэн. Тэгээд нийт 55 торм гарааны 6-аас өргөн сайхан эргэж бодлоо мөрхөнгөө сайхан болж өндөрлөө. Өнөөдөр одоо нийт төрөлцөн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээс баяр талархж байгаагаа л эрхлэе. Манай сумынхаа одоо нийт ивент идэвхэгч хүмүүстэй бүгдэнд нь баяр талархснаа хэлье. Зээ буян цүргийн мандаа буур нэртэй лэцэг мал бусдам аллаасан өөр мөц бурхан шүтээндээ дээдэлж гавал тэргүүний хүндэллээд галын доллоо жимгэлдэг нь гарцгүй байх юм бэлэгдэлтэй. Гандан бууршгийн зоригтой гайхмаар сонн авиртай гавшхай хурдан болсон сам бурхны заллагтай. Гангар чангарч ордог орсон бурнуудын гадаазан байлаас нь хэлэх юм бол сүргийнхээ захад танхалзсан сүр жохоор бадарсан сүүдэн сөхөд чавсан цагаан хөө саялсан цантай хүүтнээр гангарсан цаддагж удгаан гайхуулсан араа шүтээ хавирсан арслан бар шиг дуугарсан идэш хоолоо багсагсан идэр ёсоор чангарсан ингэн дэмэнхэн даргана болсон ижил сүргийнхээ чимгэнэ болсон урруулам нангалзсан уул хондлоо мөрдсөн ул тавгана бөгжүүлсэн шавд шавд зогссон шантар цуцхыг мэддэггүй ороо нийлхэн цагаар нь олон янзын зангаар шингардаг орсон буруудын
хаан зангар шингаасан дурдхийн бод хүзүү тавин хурдалсан хүчтэн цүүхэн тулалдсан эртэммэ тайлаг харахааран эвгүү дургүй хүрдэг ургаан модон шөргөөсөн уннад чөрүүж боссон угас сарайн туулгасан уур уцаар нь үрхийн бол дайрхаач утсахгүй өвдөг бөрвийн хацдагч бий өшөө хонзонгон авдагч бий өвдгөж бэлтэй чайдагч бий өөрийн сүргээ хамгаалдагч бий хаширээснийхэн дууг бас таньдагч бий хариулга малгаандаа дассан ч бий хавь ойртон цуутайч бий хайлган сайхан замтайч бий зам болгоны нэрлээд байвал замбрааг болон 60 хоногийн өлийн даахтан жалхаан муудад сулддаггүй жавартай хүүтнэр гангарахтан жавха хиймэрн буураагүй тэнгэр говьдон заангэгдэг төсвөр хатгуучлаараа гайхалтай гэгддэг буй дурантгандан хөтлөгдсөн буян цүргийн манлай болсон үстноо сарвэнтэй үртөл болонтой хүрээген тэлэн аривдсан хүрэн гол дуухан зүстэй бууран олон тэмээний минь буян шиг аривжин дэлгэр болтгой хорой 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 мөн Дорногов аймаг маань одоо 20 гаруй мянган тэмээтэй хамгийн олон тэмээтэй өмнөгов аймаг 80 гаруй мянган тэмээтэй үлдсэн ийм тэмээний хэлмэгдлийн хамгийн хүнд цаг хугацааг энэ малчид өсгөж үржүүлж өдий хөргөж өнөөдөр Монголд бас 500 мянган тэмээтэй бол сайхан долоон сум 6000 гаруй тэмээтэй Дорногов аймаг 60 гаруй мянган тэмээтэй болсон тэмээчд малчид та бүхний алдар гавьяа авчаас та бүхэн чин сэтгэлийн халуун талархлыг тэмээн сэргийн улам сайхан өсгөөрэй улам ариун одоо ашиг шимийн хүртээрэй гэж хөрөх байна. Тэмээг хамгаалахад тэмээг сурталчилахад оролцдог бүх хүмүүсүүдэд баяр талархал илэрхий Монголд тэмээний төлөө зүтгэлтнүүд өнчин ботгогүй мөртнө энэний төлөө зүтгэдэг эрдэмтэн докторууд энийг сурвалжладаг сурталчилдаг сайхан хүмүүсүүд олон байгаа. Энэ хүмүүсүүд ч гэсэн бас баяр хүргэмээр байна. Бид бол тэмээ өсгөхийн тулд тэмээ хамгаалахын тулд би бас чадах чинээгээр өөрийнхөө хэмжээнд бас ингээд 20 гаруй жил зүтгэсэн байна. 2002 онд хамгийн цөөхөн тэмээтэй цаг хугацаанд одоо тэмээн пологыг санаачилсан Цэрэндаашин Оюнбаатартай хамтарч анхны тэмээчдийн зөвлөгөөнийг тэмээний пологийн хамгийн том наадмыг зохион байгуулсан Монгол улсад тэмээн дээрээс бөмбөг тоглож болох юм байна гэдэг санаачлагыг Монгол анх удаа би санаачилсан. Цэрэндаашин Оюнбаатар маань одоо хамтраад Монгол улсын тэмээн полог холбоог байгуулад ингээд бас нэлээд жил зүтгүүлсэн. Тэмээн аяллыг хийсэн хамбог сумнаас хар хорин хүртэл замынхаа бүх сумдаар поло тоглол тэмээ оролдуулаад хар хорин хүртэл хамгийн том аяллыг зохион байгуулсан. Дорногов аймагт Дорноговын удирдлагын тэмээн хайртай тэмээг их дэмждэг хүмүүсүүд байсан. Манай Жамин Сүрэнгийн Батцаар Пантинган хоёрыг бүгд тэмээний төлөө маш их сайхан хөдөлмөрлсөн. Дорногов аймагт тэмээний 2 удаагийн том улсын аваргыг зохион байгуулж чадсан. Тэмээний орон нутгийн наадмыг 4 удаа зохион байгуулсан. Бүгд нь улс аймгийн чанартай сайхан наадмууд хийж байсан. Энийг бас буян хишиг байгаа баха. Дорногов аймагт тэмээ уралдаж байсан түүх цөөхөн байдаг. Одоо 90 хэдэн онд 80 хэдэн он сайхан дулаас өмнө хамгийн олон тэмээ уралдаж байсан гэж өнөөдрийн түүхийг ярьж байна. Тэрнээс энэ говийн аймагуудад бол тэмээ олон жил оролдуулсан. Улаанбаатар, Зүүн Баян, Эрдэнэ энэ сумдууд олон жил тэмээ оролдол, тэмээн поло тоглол их амжилттай байгаад энэ сумын малчид бас талархал илэрхийлмээр байна. Одоо ингээд бүгдээр хамтраад Монгол улсад тэмээ хөгжүүлэхээр тэмээн соёл уралдааны холбоо маань хүчээ авч анхдаа 2 дахь уралдаанаа хийж дүрм журмаан болтолж улсын их хурд саналаа оруулж байгаад маш их талархалтай байна. Тэмээн соёл холбоог үүсгэсэн Дорногов аймгийн тэмээн холбоогийн холбоон тэргүүн сайхан долоон сумын тэмээн одоо соёл уралдааны тэргүүлэгчдэд бүгд нь баяр хүргье. Сайхан амжилттай энэ соёлоо сайхан авч яваарай. Улам хөгжүүлээрэй. Улам олон салбарыг цар хүрээд хамруулаарай. Та бүхэнд баярлалаа. Сайхан наацгаарай. Сайхан дулаан сайхан болохгүй. Баярлалаа. За нээлтийн арга хэмжээний үеэр холон одоо хүндэтгэлийн үйл ажиллагаанууд одоо зохион байгуулагдсан байгаа. За энэ үеэр Дорногов аймгийн тэмээн соёл спорт уралдааны холбооны тэргүүн Бандийн Мөнх Эрдэнэ за өнөөдрийн одоо тэмээний баяр наадмыг зохион байгуулж байгаа Сумар нутгийн удирдлагууд болон за тэмээн соёл уралдааны холбооны хамт олонд одоо талархал дэвшүүлж, талархал дагардуулж, за цаашдынх нь ажил өвдлөмөрт нь за өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөлөө. Монгол улс энэ жил 501,000 гаруй тэмээ тоолуулж түүн дотроос Дорногов аймаг маань 61,000 тэмээ тоолуулж улсын хэмжээнд
нийт тэмээн сүргийн 13%-ийг эзэлж байгаа байлээ. Энэхүү цаг дор Монголын тэмээн соёл спорт уралдааны холбооны Дорногов аймгийн салбар холбоо 2023 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж нийт Дорногов аймгийнхаа хэмжээнд 2 аймгийн бус 1 аймгийн аварга шалгаруулах уралдаанаа хийж хэвшмэл болж байна. Энэ нь бол нийт тэмээчин олныхоо хөдөлмөр зүтгэл ард иргэдийн авиас үлгийг бас тодруулах ийм үйл ажиллагаа байгаа. 2026 оны эхэнд Дорны шаргал говийнхоо энэ сайхан нутаг сайхан талаа нутагта аймгийнхаа бүсийг хийж байгаа явдалд Дорногов аймгийн сайхан талаан сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга болон засаг даргын хамгийн газар нийт тэмээ гэсэн сэтгэлтэй ард түмэн та бүхэндээ дахин баяр хүргэж та бүхний минь уйсан тэмээ болгон хурдан байж тэмээний буян гişиг үрийн үрд та бүхнийг ивэж болтугай. За сайхан үлдэж байна. Оо сайхан та сайхан үлдэж байна. За тэгэхээр одоо бас өнөөдөр сайхан талаас өмнө маань баруун бүсийн тэмээний баяр наадам болж байна. Тэгээ баяр наадмын сэтгэл басгүй тийм. Оо баяр наадам сайхан болж байна. Дэлхийд ховор энэ хоёр бүх тэмээнийхээ наадмыг ингээд зохион байгуулад явж байна. Гайхалтай сайхан байна. Тэгээ сүүлийн залуучдын оролцсон хамгийн их байгаад байна. Энэ зөвхөн нөгөө тэмээний баяр биш нөгөө хахир хатуу энэ улиралд яаж монголчууд амьдэрдгийг нөгөө төсөв төвчээрийг харуулж байгаа. Тэгээ ингээд нэг өв соёлуудаа үлдээж байгаа нэг хэлбэр юм уу та. За тэгээд сайхан талаас өмнө хамгийн газар одоо бас төрийн байгууллагын ажилтаа холбаагчид маань бас сайхан зохион байгуулалтанд оролцоод ингээд явж байна шүү дээ. Тэгээ энэ хүмүүстэй хандаж болно тийм. Оо тэрний бүх албаагчтай бүгд талархалтай байна. Бид нар бас туршлагатай өмнө жилүүдэд бас сумынхаа тэмээний баярыг хийжсэн. За мөн нэг аймгийн их говийн тэмээгээд аймгийн бүр нэг цаарах хэмжээнд болдог тэнд ингээд оролцуулаа гэх мэтэр ингээд юм зүйлүүд байгаад байна. Тэгээд хамгийн гол нөгөө иргэдийн оролцоо байж ажлын төрийн ямар нэг үйл ажиллагаа холбооны үйл ажиллагаа явж байна. Тийм учраас их талархалтай байна. Тэгээд бүгдэнд нь баяр хүргэе. Тэмээ соёлоо авч яваад гахалтай сайхан байна. Дөнгөж аван гараад бас 2 3 хон хонжин тэгээд нутгаа олон дөмдөө бас шинэ оны минь төвшөөрөө ерөөлөхгүй тийм. За бүх сайхан талааны уугуул сугуул бүх улсуудаа Дорногов аймгийн говьчуудаа тэмээн тайртай бүх хүмүүстээ шинэ оны 9 жилийн минь төргий. За тэгэхээр тэмээний соёл маань улам өргөжгөн хариуцах болтугай. Бүгдийн сайхан игнүүлсэн шүү. За дохоо өргөсөө иргэлээ. Эрхэм мөнөд үзэгчтэй. За өмнө Дорногов аймгийн Эрдэнэ сумын үеач Сэрэн Бэлэнбаатарын одоо улаан цаагуур хөдөж харагдаж байна. Аймгийн уралдаанд, аймгийн өмсийн уралдаанд 3 төрөл 6 хэрэгцсэн хатуудаа өргөж байна. За наатаар энэ 39 дугаартай уралдааны зүүнүүд замардсан. За манай Өмнөг аймгийн Цогтуу сумын үеач Мөнгөн зөвхөн одоо улаан хатуудаа өртөлөө. Баянгар аймгийн Шинжил сумын яж Баасан үгийн Амгаланбаатарын одоо ботхон тэмээш үзэгчтэй. За наатал дээр нь 67 дугаартай урдаа хат бол одоо өнөөдрийн баяр наадмын урдаа хатны уралдааны үзүүр дээр одоо ширүүг үлдээ гарч ирсэн шүү үзэгчтэй. За өмнө алдар сайхны Цогтойрын нэр дээр одоо уралдаж байгаа юм байна. Цогтойрын одоо хүр хат одоо урдаа хатны уралдааны хөдөлсөн. За 39 дугаартай 67 дугаартай урдаа хат бол одоо өнөөдрийн баяр наадам. Заалаар Дорногов аймгийн Эрдэнэ сумын үеач Батөрийн одоо урдаа хат бол бас үзүүрийн татнуудаар одоо гараад ирсэн байгаа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын урдаа хатны уралдаан бол эргэсэн үзэгчтэй 64 дугаартай
уралдааны дундурсан Нямтан ганцхан одоо уралдаан автодоо орж байна. За мөн одоо шинэ 25 дугаартаа оролцсон Өмнө Гомгийн тогтоосон юм яаж Батчимгийн Ухт хоёрын одоо уралдаан автод одоо дундуухан гарч ирээд одоо оршиж байна. 52 дугаартаа уралдааны дундурсан Өмнө Гомгийн Баян далаас Аймгаадаар Түр Бат цахны нисдэг шар гоо автуудын ард дээр шүүлжтэй. За жоохон наад замаараа тэгээд нэг тойрог шууд гараад тэгээд одоо цааш нь одоо бүгдээрээ сайхан харуулнаа. За ер нь одоо хурдны автоуралдааны зул бол гүйцэд задрааг байгаа үзэгчтэй. Дорногойн Мудаан бодгосон модын мөнгөрдний одоо уралдаан аймгийн бүсийн уралдаан 1-4-3 хэрэгжиж одоо автод дунд одоо оршиж байна. За ингээд 43 хатууд одоо уралдааны зам дээрээс уралдааны 6 дээрээс одоо иргсэн байгаа. Ямар нэгэн одоо бодлонгүй сайхан хэрэглээ. За энэ дунд одоо 16 дугаартаа орсон Дорногойнгийн сайхан дулаансан байж Ташчимцын их голдын одоо уралдаах энэ улаан дээлтэ уралдааж өгсөн. Энэ одоо оршиж харагдаж байна. За зөөлх энэ арын автуудаа харуулж байгаа. Тэгээд урагштай шүү. 08 дугаартаа уралдааны зам дурсан Дорногойнгийн сайхан дулааны автодоо энэ дундууруудаа гарч ирж байна. Дорногойнгийн сайхан дулаансан 1-р ингээ яаж Жамбагийн төмрийн одоо уралдаан авт байна. 08 дугаартаа энэ хоёр автын дээр. За 31 дугаартаа уралдааны амдурцаа уралдаан автуудын дундуур. За 34 дугаартаа уралдааны замдуудаа мурцаа автууд бол дундуур хот оршиж байгаа. Өмнө Гомгийн тогтоосон юм яач ганган жүн зөрөлтөг отхон бямбын одоо уралдаан авт байна. За зөрөлтөө одоо уралдаан өнгөрсөн жил одоо тайлагнд нэлээд сайн уралдаад байсан уралдаан юм биш үзэгчтэй. За энэ автуудын ард дээр 81 дугаартаа уралдааны замдуудаа мурцсан. Баян Өмнө Гомгийн Баян Оосмын аймаг алдарч Батбаатарын Батөрчгийн одоо уралдаан оршиж байна. Цаалт нь Өмнө Гомгийн Хамбог эзэн юм яач Цэцэгдэрэн Баярбаатарын одоо уралдаан автуулсан энэ бүх автнуудын ард дээр одоо зүтгэж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За одоо жоохон зөөлт ингээд урагшлаад байгаа юм. За Дорногойнгийн сайхан дулаансан аймгийн алдарт уяж улаан хүүгийн төмөрч өдрийн одоо урдан шар автодоо сурчилж байна. 10 настай бүсийн уралдаанд 2 удаа бас айр гэжсэн уралдаан автод одоо энэ урагшилж байна. За ингээд манай жолооч жоохон ингээд урагшлаад яваад байгаа. Ер нь бол газар орох учраас бол одоо ингээд 15 дугаартай Дорногойн Улаанбаатарсан будын мөнгөртний одоо уралдаан энэ хамгийн наглаар шүү жинс өмдтэй харгацтай уралдаан явсан. Будын мөнгөртний уралдаан шүү. Энэ аймаг сумын нутгийн чанартай хэд хэд наадам дайрсан. Цаатар Дорногойнгийн Улаанбаатарсан мөн яаж дөрж тэрмийн одоо уралдаан автодоо сая 11 дугаартай уралдааны зам турсан манай зурлагчийн дурлал харагдаад өнгөрсөн байгаа. За 99 дугаартай уралдааны зам турсан Дорногойнгийн сайхан дулаансан аймаг алдарт байж улаан хүүгийн төмөлчдийн урд нь шар автыг манай зурлаач одоо харуулсан байгаа. За 35 дугаартай Өмнө Гомгийн цогтоосон мөс Цэцэгжэрлэн Батрын урд улаан автууд энэ яг тэг дундуудаа оршиж үзэгчтэй. Аймаг сум орнотгийн чанартай хэд хэдэн наадамд бас айрыг цэцэн Цэцэгжэрлэн Батар өндөр төрөгийн одоо урд улаан автаа. За одоо жоо урагшлаад байгаа. Одоо үзүүрийн автнуудаар ер нь бол очиход бол гимгүү боллоо шүү. За 25 дугаартай урдааны замдуудаа урдсан урдаан автууд яг энэ ард дээр нь одоо оршиж байгаа. За Өмнө Гомгийн цогтоосон мөс Батчимгийн Ухт хоёрын одоо урдаан гараад ирсэн одоо өршилж байгаамаа. За ингээд одоо хурдан атны уралдааны үзүүрийн автуудыг манай дурлаач харуулж гээд 39 дугаартай уралдааны зэмлэлсэн Өмнө Гомгийн цогтоосон аймгийн алдарт байж Даваадаржин алдар сайхны хөө мөнгөн цогтойрын одоо урдаат цаал дээр нь хашгүйг улаат одоо гараад ирсэн байна да. Өмнө Гомгийн цогтоосон аймгийн алдарт байж Гончигжүүн хашгүйг хөө Амгаланбаатарын одоо улаат одоо гараад ирсэн баг харагдаж байна. Тугшар хамгийн цаатаар одоо гараад ирсэн туйлж байгаа үзэгчтэй. Тугшар 47 дугаартай уралдааны зэмлэлсэн Дорногойнгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт яач Цэрэнбэлийн Батрын одоо урдаат Баян Гомгийн Баян лагсмын уугуул Дорногойнгийн Эрдэнэ сумд одоо орж байгаа. Нисдэг шар араас одоо орж ирдэ шүү үзэгчтэй. Өмнө Гомгийн Баян далайсан аймаг алдарт Түр Бат цахны ойрхон яваараа наад машин жоохгүй шүү. Түр Бат цахны нисдэг шар одоо араас энэ өдөрийн автнууд дээр орж ирж байгаа харагдаж байна. Ингээд нэг 10-аад тимээ бөөгнөр чам 35 дугаартай Өмнө Гомгийн цогтоосон юм байж Цэцэгжэрлэн Батрын одоо урдаад 35 дугаартай. За наалт нь 25 дугаартай урдааны зам Өмнө Гомгийн цогтоосон байж Батчимгийн Ухт хоёрын одоо урдаан автод оршиж байгаа. Сумын Баян наадамд бол олон удаас айрагдаж байсан хамгийн наалаар ороод ирсэн уршиж байна. За цаалт нь одоо энэ наатлаасаа хоёр додоо уршиж байгаа. За энэ тэр автууд одоо Өвөрхангай аймгийн Түргсмийн аймгийн алдарт бай Чулуун багмын одоо урдаан Жамбал Нямбог Намсрайжийн одоо урдан шараад шүү. Өмнө Гомгийн 3 төсмийн Монгол Улсын алдарт байж Навандэрч Мэнд хоёрын ботгон тэмээ үзэгчтэй. За Тормондо Өмнө Гомгийн улсын бүсийн уралдаан Баян Гомгийн улсын бүсийн уралдаанд бас 6 одоо хурдалж байсан. За ийм одоо хурдан тэмээ. За цаатлаар 38 дугаартай хурдан одоо ус мөн одоо гараад ирсэн урагшилж байгаа. Тэр одоо Өмнө Гомгийн цогтоосон улаан хүүгийн оргид эрдний ой галтар одоо цаатлаар туг шартаа хамт гараад ирсэн урагшилж байна шүү. Туг шартаа гараад ирсэн урагшилж байгаа. За ингээд ер нь үзүүрийн хатнуудаа явахгүй бол ер нь одоо үзүүрийн хатнуудаа орно. Одоо жоох урагшлаад үзүүрийн хатныг цаатлаар туг шар одоо орж байгаа. Өмнө Гомгийн Баян талаас нь Монгол Улсын алдарт уяж мөнхтөлийн мөнхөөнгийн туг шар гэж аргагүй одоо энэ цаг төрсэн хурдан тэмээ бол одоо өнөөдөр Дорногойн улс аймгийн бүсээр одоо ирж одоо уралдаж байгаа. Туг шар бол одоо 3 аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлсэн 2 удаа айргажсэн. За энэ цагийн одоо аргагүй одоо хурдан тэмээ. За ингээд туг шар хөтөлсөн Өмнө Гомгийн Баян талаас нь Монгол Улсын алдарт уяж мөнхтөлийн мөнхөөнгийн одоо хурдан туг шар хөтөлсөн. За Өмнө Гомгийн Баян талаас нь аймгийн алдарт уяж
Хөөатрын төр тавны ганган улааны төл гой галтар одоо аман үзүүн дөрөвдөг шүү дээ. Улаан хөнгөн оргил эрдний. За гой галтар одоо 2 ороод гараад ирсэн. За энэ 47 дугаар урдааны зам улаан хат бол хиний ач юу өмнө Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Батөрийн одоо урд улаатаа. За энэ одоо аймгийн хүмүүсийн уралдаанд 3 4 6 харигдсан. Сум орнотгийн чанартай наадам 20 гаруй харигдрүүтэй ийм одоо хурдан хат бол одоо 3 4 мөрөн дээр гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ хатнуудын хооронд бол одоо сонирхолтой уралдаан гархан даа. Нямтан ганцхан шар тийм ээ энэ араас одоо орж иж шүү энэ хурдан тийм ээ тайм. За 78 дугаартай энэ араас одоо орж иж байгаа. Өмнөг аймгийн Хамбог эзэм аймгийн алдарт цэцэг дэрийн Баярбаатарын одоо хурдан улаан шар хат одоо халдар хат одоо орж иж байна. Энэ одоо урш галтай цэцэг дэрийн Баярбаат тийм. За энэ дөрвөн тэмээний хар дээр хиний хат одоо орж иж байна. Өмнөг аймгийн Сүмрээ сумын алдарт байж Нямтан ганцхан одоо аврах шар одоо орж иж байна. Түмэн тэмээнийхэн баяр наадам 3 жил дараалж одоо харигдсан. Аймаг сум орнотгийн чанартай олон наадмаас харигдад дөрвөлж ирсэн. За наадтал нь одоо энэ тэмээний цаатлаар одоо энэ Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт Батбаатарын Батөрчгийн одоо урдаад болж байна. За Бандинга Монголын хараад одоо энэ 0-1 дугаартай уршиж байгаа шүү. За Нямтан ганцхан шар цаатлаар уршин да Цэцэгдэрэн Баярбаатарын одоо урдан шар хат одоо уршин 11 дугаартай Дорногов аймгийн Улаанбаатар сум байж Орж дэрмийн одоо урдан бор хат одоо энэ дунд одоо уршиж харагдаж байна. За ингээд одоо үзэр уралдаан сайхан болно даа үзэгчтэй. 99 дугаартай Дорногов аймгийн сайхан улаан сум байж аймгийн алдарт байж Улаангүүгийн төмөрч өдрийн одоо урдан шар хат өнөө жил одоо 10 настай аймгийн бүсийн уралдаанд 2 удаа харагдаж байсан. Ийм одоо сум орнотгийн чанартай олон наадамд харагдаж дөрвсээ. Энэ бол одоо аргагүй одоо урдан алч юу дээ. 66 дугаартай Дорногов аймгийн Мандах сумын алдарт байж Отгон дөмрийн Бунцэг дэлгэрийн жижиг одоо шар хат одоо тэр энэ тэмээнүүдийн өнгөнөр одоо оршиж шүү. За Бунцгагийн шар хат бол тайлгын цагаас олон наадамд одоо харагдаж дөрүүлсэн. Дорногов дуус цуута ийм хурдан тэмээ дээ. За одоо оршиж дугаараа. За ингээд одоо нэг 12-3-аас хоошоо нэг 20-ын бүрэн дээр явж байгаа тэмээнүүдийг тав хүндээ одоо харууллаа. Өмнөг аймгийн Баянтаа сумын Монгол Улсын алдарт байж Мөнхтүүлийн Мөнхүнгийн үеж хурлуулж байгаа. Баянгар аймгийн Шинжисмэн уяаш Фасгүүгийн Амгалангийн одоо урдан том шар гэдэг хат наадталд нь оршиж харагдаж байна шүү. За одоо ингээд яваад дугаараа. Одоо энэ үзүүрийн хатнууд орж үзүүштэй уралдааныг одоо өдөрөө харуулна. За 15 дугаартай уралдааны замд одоо мордсон. Дорногов аймгийн Улаанбаатар сум байж Будын мөнгөртний урдаа тэгс энэ хоёр хатнууд тогтоон зэрэг энэ үзүүрийн хатнуудын ар дээр одоо оршиж байгаа. За ер нь чинь энэ хатнууд чи 10-ын бөөн дээр том шүү. Ер нь урагшаа бол нэлээ сайн явцгаац юм байна лаа. Явцгаац юм биш үү. За тэр удаа гарсан цагаас ордон хатны уралдааны өнгөн дээр одоо урдаад Өмнөг аймгийн Цогтоосон байж Батчимгийн Ухт хоёрын одоо урдаа хат бол энэ хатнуудын өнгөн дээр хэмжээ. Цаатал дээр нь Өвранг аймгийн Төвөрг сумын аймгийн алдарт уяач Өвранг аймгийн Тэмээ соёл уралдааны холбооны тэргүүн нарийн бичгийн дарга Жамбал намбог Намсраж одоо урдан шар хат байна. За цаатал дээр нь Төвөрг сумын аймгийн алдарт уяач Галбаасингийн Чулуунбагмын одоо урдан шар хат. Өнөө жил одоо Өвранг аймгийнхаа бүсийн уралдаанд хоёулаа 2025 оны 12 сарын 20-ны өдөр зохион байгуулсан аймгийнхаа бүсийн уралдаанд айрэгцэн хоёр хат одоо ингээд оршиж байгаа байна. За өнгөрөөгөө 8 хат 7 асалсан. За наадууд зөөлг очоорой. Одоо наадууд чи харах биш үү. За үнэхээр сонь нисдэг шал 7 өдөр юм байна үзэгчтэй. Өмнөг аймгийн Мандал Баян далай сумын аймгийн алдарт байж Түр Одорхон Бацаагны нисдэг шар гэж одоо тайлганд 2023 онд одоо олон удаа иргэдэд төрүүлжсэн. Энэ дээр тогтсон шүү. Сайн харуулж шүү. Нисдэг шар бол Монгол Улсын алдарт байж Мөнхтүүлийн Мөнхүнгийн ботгон тийм ээ. За ингээд зэндэмэн тамбагтай. За цаатлынх нь тийм ээ бол Өмнөг аймгийн Мандалай сумын алдарт байж Алтан ундгийн одоо урдан хүрээд Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдарт байж Гончигжуу хашгиг улаа 5 дээр. За Алтан ундгийн хүрээ хат бол 6 дээр одоо ингээд уршиж байгаа. 5 6 2 хат. За зүрийн 4 хатаа харуулъя. 4 хатыг одоо бүгдээр харуулъя. За манайх барих очоо урагшлаараа. За эхний одоо ингээд 5 6-гийн хатнууд бол одоо ингээд уршиж байгаа. За ингээд 4-дөр Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Цэрэнбэлийн Батөрийн одоо улаад 4-дөр 3-дөр Өмнөг аймгийн Цогтоо сумын алдарт уяач Улаангүүгийн оргил эрдэнэ гой галтар. За ингээд гой галтар аман үзүүн дээр энэ 3-дөр явж байгаа бол Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдарт байж алдар цагны хуу Цогтойрын одоо хүрээ хат шүү үзэгчтэй. За ингээд одоо хүрээ хат бол мөн Баянгар аймгийн Шинжисмэн уяач Баасангүүгийн Амгалангийн одоо утсан тийм ээ. За 2025 оны 11-р сарын зохион байгуулагдсан 11 сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан Мандал Овоосын Баян хушуугийн Төмөн тэмээний үе наадамд аман үзүүнд одоо ордсон да энэ хат. За 12 хат чинь бол одоо ороод ирлээ. Гончигжуугийн хашгүүгийн одоо улаат ороод ирсэн. Цаатлаар Алтан ундгийн одоо хурдан хат одоо ороод ирсэн. За ингээд энэ хоёр хат бол араас нэлүүхэн ширүүхэн хөлдөө орж ирээд дөнгөний хатнууд дээр нийлж гарч байна. Өмнөг аймгийн Мандалай сумын алдарт байж Бямбужгийн Алтан уягийн Алтан ундгийн одоо хурдан хат бол цаатлаар одоо ороод ирсэн. Хашгүүгийн улаат ороод ирсэн. За Батөрийн одоо хурдан хат наад явж байгаа. Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Цэрэнбэлийн одоо
батрын одоо хурдаад за 39 дугаартай цогсон урдааны замд одоо мордсон цогтойрын одоо хат бол одоо 3-ын бөөрөн дээр одоо сурагчлаад байгаа. 39 дугаартай орсон Өмнөд аймгийн цогтоосон байж алдар сайхны цогтойрын одоо урдаад түүний төрсөнд алдар сайхны мөнгөн цогтол одоо унцсан явж байгаа. За ингээд хурдан хатны урдааны хоёр дээр бол гоё галтар одоо учирж байгаа. За Өмнөд аймгийн цогтоосон сумын алдарт яач оргил эрдний улаан хүүгийн оргил эрдний гоё галтар одоо уршилж байгаа. Энэ жил одоо Өмнө Өвранга аймгийн бүсийн уралдаанд сая 2020 оны 19 сарын 20-ны өдөр одоо аман үзүүлчихэд одоо ирсэн. За Өмнө аймгийн Хаян далай сүмийн аймгийн алдарт байж Хүүбаатарын төр тавины ганган галтрын одоо галт төл үзэгчтэй. За тайлганда Тормондоо Өвранга аймгийн 23 оны бүсийн уралдаанд бол одоо айргажсэн. Энэ жил одоо шинэ 5 настай тийм ээ шижгэр сайхан амжилтыг бол үзүүлж байгаа. За очир уйг гэдэг одоо бас дунд гомгийн дэлгэр хангай сүмийн харьяат одоо очир уйг гэдэг их гоё урд галын уралдаанч одоо унтсан байгаа харагдаж байна шүү. Очир бол одоо мундаг унаа улсын аймгийн олон наадманд бас унсан одоо тэмээнүүдээ сайхан төрүүлдэг ийм одоо мундаг унаачаа. За ингээд жоох урагшлаад тугшрыг одоо харуулъя. За тугшр бол одоо хөтөлсөө. За энэ цагт одоо төрсэн хамгийн одоо урдан тэмээнүүдийн нэг бол аргагүй одоо тугшр. За тугшр бол одоо Өмнөд аймгийн улсын бүсийн уралдаан, Өвөр хангай аймгийн улсын бүсийн уралдаан, Баян хонгор аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлсэн. За Дорногов аймгийн улсын бүсийн уралдаанд айрагдсан. За ер нь одоо 5 улсын бүсийн уралдаанд уралдахдаа 3 төрүүлж 2 айрагдсан. Ийм одоо энэ цагийн цоо турдан дэмээ бол Өмнөд аймгийн Баян талаас нь Монгол улсын алдарт яаж мөнхтөлийн мөнхийнгийн тугшар тийм байна. Өмнөний 2 тийм бол одоо өдөөштэй уралдааныг одоо гаргаж иж үзэгчтэй маргаан сайхан шеэрлээд үзээрэй. Хай тугшар ч юм бол 50 хүрж байгаа юм шүү. Тавилангийн үзүр дээр 50 хүрж байгаа юм шүү үзэгчтэй. Өмнөд аймгийн Баян талаас нь Монгол улсын алдарт байж мөнхтөлийн мөнхийнгийн тугшар тийм ээ. За аргагүй одоо тугтай машинд доворддог, төмөн хоолыг сэнгүүлдэг. За төвөрнөөс төгөлдөр тугшар гэдэг чинь энэ тийм ээ шүү дээ үзэгчтэй. Өмнөд аймгийн Баян талаас нь Монгол улсын алдарт байж мөнхтөлийн мөнхийнгийн тугшар бол үзүүрлүүгээ салж байгаа харагдаж байна. За эндээс бол арай одоо бариад одоо эндээс нь километрийн одоор нь дүүрэн 45 милийн хурдтай явж байна. Да энэ машин учраас самбараг орж ирж байгаа юм бэ. За тугшар одоо хөдөлсөн. Хоёр галтар бол одоо хоёр дээр шүүлэгчтэй. За арын тэмээнүүд бол бас бөөндөө явж байгаа. За ингээд Өмнөд аймгийн Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулж байгаа Дорногов аймгийн баруун үсийн урдан тэмээний уралдааны хурдан атны уралдааныг Өмнөд аймгийн Баян талаас нь Монгол улсын алдарт байж мөнхтөлийн мөнхийнгийн тугшар хөдөлсөн. Хай гоё галтар чараас гоё жонжуулж байна да. Өмнөд аймгийн цогтоосон сумын алдарт байж улаан хүүгийн оргил эрдний одоо хурдан гоё галтар тийм ээ. За аргагүй одоо шинэ тавтай тормон цагаас тодорч уралдсан тайлгандаа одоо хурдан байсан ийм одоо хурдан юм байна шүү дээ үзэгчтэй. Дорноговчуудыг сэнгүүлэн дөргөөсөн дорны шаргалгав дээр донслогсон ийм сайхан баяр наадам их Дорногов аймгийн сайхан дулаанчууд нутаг орон дээр сайхан хийж байна. 5 аймгийн 23 сумын уяачд одоо хүрэлцэн ирсэн эрхэм сайхан баяр наадмын энэ тэнцвэрхэн уралдааны хурдан ат барайнд орж ирэхэд Өмнөд аймгийн Баян далай сумын Монгол улсын алдарт байж мөнхтөлийн мөнхийнгийн төмнөөс төгөлдөр тугшар төрүүлээ үзэгчтэй. Өмнөд аймгийн цогтоосон сумын алдарт байж улаан хүүгийн оргил эрдний гоё галтар аман үзүүнд одоо урдаллаа. Яа бас сонирхолтой сайхан уралдаан боллоо. За өдөө арын 3 хатны хооронд бол сонирхолтой уралдаан гарахандаа үзэгчтэй. За арын 3 хаттан бол яваад байгаа. За ингээд Өмнөд аймгийн цогтоосон сумын алдарт байж алдар сайхны мөнгөн цогтын одоо хурдан хүрэн тийм ээ. Айргийн 3-т одоо урдаллаа. За Өмнөд аймгийн Мандасан байж Алтан ундгийн одоо хурдан хүрэн тийм ээ. Айргийн 4-т одоо урдаллаа. Гончиг живийн хашхүүгийн улаан тийм ээ. Айргийн 5-д одоо урдаллаа. Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт бай Цэрэн Бэлэн Батрын одоо хурдан тийм ээ. Авраг улаан тийм ээ. 6-д одоо урдаллаа. Яа. Хай. Сайхны 6 тийм бол тасарсан. Аргагүй тасарсан шүү. 6 тэмээний оронд бол одоо зузаахан өрсөлдөөн болсон. Зарын тэмээнүүд бол за энэ хэний тэмээ байна. Өмнөд аймгийн Сэврээ сумын алдарт байна. Янтангалсга авраг шар тийм ээ. 7-д одоо хурдаллаа. За ойрдон л доо. Ойрдон 10 км ганцны шар тэмээд бол ойрдох юм байгаа юм. За ингээд арын тэмээнүүд одоо орж ирж шүү үзэгчтэй. Үнтийн зүгэн сонирхолтой сайхан уралдаан болж байна. Өнөөдөр Дорноговд ирж улсын алдарт маань тугшараа төрүүлгэлээ баяр хүргэе. За баярлалаа. Тугшар маань Дорноговынхаа аймгийн бүсээ хийж байгаа газар ирж сайхан дулаан гэдэг газар ирж сайхан төрүүллээ. За тэгээд энэ нутгаа наадам хийж байгаа хүмүүст хандж. Наадам хийж байгаа хүмүүст хандж хэлэхэд сайхан уралдааныг өргөн дэлгэр зохион байгуулж байна. Олон аймгаас тамиа ирж оролцож байна. Энэ одоо Дорногов тамианы уралдаан ер нь цөөхөн болдог байсан. Одоо ер нь тамиаж их цуглаж байна. Чанартай уралдаан. Чанартай гоё уралдаан болж байна. Өнөөдөр Улаангүй оргил эрдний гоё галтар хурдан маш Дорноговын бүст аман үзүүлээ баяр хүргэе. За тэглээ маш их баяртай байна. Тэгээд Дорногов аймгийн цагаан талан суманд ирж
аймгийнхаа баруун бүсдэж амуу зүудлээ маш их баяртай байна. За тэмээч олон уралж чанартай сайхан уралж наадмын сэтгэлээ олох гэх тийм. Өө тэглээ. 6 аймгийн хэдэн сум гэлээ. 20 гаруй сумдаас ирж олон сайхан хурдан буянгуудаа хурд тувааж уралдлаа. Тэгээ маш их баяртай байна. Цогтойроо хүрэн тэмээ сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За тэмээний талаар. За тэмээний талаар энэ жил 4 уралдаж 2 дөрүүлж 2 ам үзсэн. Тэгээ өнөөдөр сэтгэлээ. сайхан байна уу? За ат өнөөдөр Дорноговд ир сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр 2026 шинэ он гарсаар Дорногов аймгийн баруун бүст даалуу хараатаа маань урамтай сайхан оролдож хайргийн дөрөөр орлоо. Манай нэз Алтан ундагийн нэрээр орцсон. За энэхүү Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан 2026 оны баруун бүсийн тэмээний баяр наадмын хурдан атны уралдаан төрүүлж яригдсан атуудыг цоллоо. Ингээд цолсны дараагаар байшинлыг дагардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд хурдан атны уралдаанд төрүүлсэн туг шарыг Дорногов аймгийн сайхан дулаан сумын морь болон тэмээ пологны спортын мастер аймгийн аврах тэмээчин морины сумын алдар туяач Эрдэнэлгийн баяр хүүгийн гэр бүл 1 сая төгрөг өргөмжлөл медалаар ташаагч байшинлыг гартуулж байна. За амуу үзнүүдэд ордолсон гоё галтрыг 700 мянган төгрөгөөр бизнесмен эрхлэгч Пөрөвсрэнгийн гэр бүл ивент тэтгэж байшинлыг гартуулж байна. За хайргийн 3 тодод ордолсон тэмээг 500 мянган төгрөгөөр аймгийн авраг малчин морины сумын алдар туяач Энх хамгаалангийн гэр бүл за хайргийн 4 тодод ордолсон хатан тэмээг 400 мянган төгрөгөөр аймгийн авраг малчин Азхүүгийн гэр бүл за хайргийн 5 тодод ордолсон атыг 300 мянган төгрөгөөр сумын авраг малчин морины сумын алдар туяач Санжаа сүрэнгийн гэр бүл ивент тэтгэж байшинлыг гартуулсан байгаа. За мөн одоо 6-аас 10 тодод оролцсон тэмээнүүдийг барьж байшинлыг гартуулсан гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд одоо сум орон нутгатаа зохион байгуулагдж байгаа аймгийнхаа бүсийн тэмээний баяр наадмыг ивент тэтгэж оролцсон нийт гэр бүлүүдэд талархал төвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэмээний баяр бол сайхан болж манай сумж олон тэмээтэй манай аймаг бол олон тэмээтэй шүү дээ. Өнөөдөр сайхан наадам бүсийн наадам болж их баяртай байна. За манай бүгд голдохны тэмээчин дээ. За өөрийнхөө талаар бас ярихгүй юу? Тааж бас улсын авраг одоо малчин хүн тэгээ одоо энэ тэмээний одоо хэмээг одоо өсгөж үржүүлж ирсэн юм мундаг үнштэй бас өөрийнхөө талаар одоо тодорхой сайхан тайлбарлаад хэлэхгүй да. Би 80-аас оноос эхлээд тэмээ болж одоо нэг насаа тэмээ болж байгаа да. Би тэмээг 600 хөргсөн хантайгаа хамт
Боцог бол 1000 боцог ямар ч гэсэн бойж болсон. Хэд 70 боцгож байгаа. Тэг үйлдвэр заалгаа хамгийн 100-аас дээш үйлдвэрдэг байсан. Тэг бүгд амжилттай за. Манай бүгдээ тэмэж одоо. Би одоо 1975 оноос хойш одоо маллаад хав ижангаар дээр өсөл тэрнээс хойш одоо маллуулаас эргийн 3 жил нэг албаасан тэгээд өргөж маллуулаад тэгээд малынхаа боёо шиг тогтоогоод 2013 онд болсон сайн малч болсон. Өнөөдөр бас нутагт болсон одоо Тэмээний баяр наадмын сэтгэлээ олсохгүй наа. Энэ нутагт болсон маран бүсийн Тэмээний уралд Тэмээний баяр их сайхан боллоо. Ингээд хангай сайхан төшлөө сайхан өдөр байлаа. Олон аймагаас ирж, олон сумнаас ирж, олон Тэмээ, олон малчид цугласан сайхан наадам боллоо. Малчин төмөндөө одоо тэгээ хариулын саруул сайхан байж, өөрөө хавартаагаа сайхан золгож, одоо мал нараа төдиж, айраг цагаан сүүн 7 цалгиж явахыг өрөөлөг өдөө. За би Монгол Улсын авраг малчин Девагийн Цэцэгмаа гэж хүн байна. 17 ондоос өөрөө бас хантайгаа авраг малчин болсон. Тэгээд манай 2 дахь эгч маань бас 82 онд улсын ан залуу авраг малчин болсон. Том эгч маань бас 92 онд бас Монгол Улсын авраг малчин болсон. Гол дагсныг эргээд ам гэж хүн байгаа. Тэрнээс хойш би өөрөө 17 онд болсон болохоор 10 онд бас нөгөө Монголын Араадад телевизийн Алтан ботхны эзэн миний дараагийн дүү Алтан цэцэг гэж хүн болсон байгаа. Тэгээ бид нар бас юм олон сайхан аврагууд төрөөс аав ээждөөс талархаж явдаг юм бас. Тэгээд энэ Тэмээчдийн баяр маш сайхан болж байна. Өнөөдөр сайхан болж өндөрлөө. За нутгийн олноо сайхан ирүүлэг хэлбэрээ. За бас энэ нутгийн сайхан дулаанчуудаа бас эрүүлийн тал жаргал хамгийн сайхан мөнийг хүсэн өрөөё. За энэ Тэмээ соёлын арга хэмжээг сайхан зохион байгуулж байгаа манай сумын Тэмээ соёлын лиг түгээн дэлгүүрхийн төлөө хүндэтгэж байгаа Тэмээчдийн албанд маш их баярлалаа нэгдүгээрт. Тэгээ өнөөдөр энэ Тэмээ соёлын арга хэмжээнд бас багваргадан төлөөлөд нутгорноо төлөөлөд бас сайхан оролцоод сайхан явж байгаадаа их баяртай байна. Манай суманд одоо ингээд анх удаага аймгийн баруун бүсийн сайхан тэмцээн Тэмээний уралдаан боллоо. Тэгээ өргөн дэлгэр сайхан боллоо. Олон аймгийн олон уяашд ирлээ. Тэгээд нийт уяаштай баяр хүргье. Тэгээд баярлалаа л гэж хэлье да та бүхэндээ. Тэгээд өөрөө бас нэг торм явуулсаа. Тэгээд миний торм өнөөдөр 12 торлоо. Тэгээд 50 хэдэн тормоос сайн уралдлаа. Тэгээд манай энэ өвөө болохоор Монгол улсын авраг Тэмээчин Дева гэж хүн байсан. Тэгээд манай ээж болохоор Монгол улсын залуу авраг Тэмээчин Девагийн Нанжилмаа гэдэг хүн байгаа. Тэгээ би манай аав болохоор аймгийн алдарт байж болоож гэдэг юм байна. Тэгээ би бол нэг Тэмээ бол уяад нэг 2 жил болж байна. Тэгээ манай би өөрөө бас мөр үе хоббитэй мөрний аймгийн алдарт уяач салтай. Тэгээд нийт энэ одоо хүрэлцэн ирсэн уяачтай тэгээд бүгдэнд нь баярлалаа л гэж хэлье да. За Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион болгогдсон 2026 оны аймгийн баруун бүсийн Тэмээний баяр наадмын үеэр шилмэл буур, шилмэл энгийг одоо тодруулах үйл ажиллагаа явагдлаа. За эхний ээлжинд одоо шилмэл буурыг тодруулах арга хэмжээ явагдаж, за зохион байгуулагчдын зүгээс тусгаалan гарсан шүүгчнэр за бууруудыг одоо хэмжиж, за дараа нь одоо наадмын талбар оруулж ирж, за наадамчин олны урдуур одоо явуулж, за бууран Тэмээний одоо хэв шинжийг одоо бас харж төгөнсөн байгаа. За хэлбэр хэмжээ, за мөн одоо бас биеийн одоо өндөр, өргөн, ноосны гарц, ташаа, гуй гээд толгой гээд бүх зүйлүүдийг одоо харж шилмэл одоо буурнуудыг тодруулдаг боломжтой юм аа. За ингээд шилмэл буурны төрөлд нийтдээ 11 буур бас оролцлоо. За Дорногов аймгийн сайхан дулаан сумын Тэмээчд малчтаас гадна, за Дорногов аймгийн одоо говийн сумдуудын Тэмээчд маань баруун бүсийн Тэмээний баяр наадамд нэлээд одоо сайхан ач холбогдлуулж олноороо Тэмээнүүдэд авчирч ирж оролцсон байгаа. Ингээд шилмэл буурнуудын одоо гайхамшиг бол одоо шавааг бас харж байгаа. Манай үзэгч олон түмэн одоо хүрэлцэн ирсэн наадамчид бас шагшин гайхаж одоо ингэж шилмэл буурны одоо тодруулах уралдаан тэмцээн амжилттай явагдаж өндөрлсөн юм аа. За ингээд нийтдээ 11 буур одоо өрсөлдлөө. За ингээд шилмэл буурны дүн гарахад нэгдүгээр Дорногов аймгийн сайхан дулаан сумын Тэмээчин, за сумын алтар туяач улаан ухны отгон сүхийн буур нэгдүгээрээр
орсон амжилтыг үзүүлээ. За 2 дугаараар мөн Дорногов аймгийн сайхан дулаан сумын малчин Сэрэн-Дөржин буур, за 3 дугаараар Дорногов аймгийн сайн шан сумын малчин, за Хоригл улдын буур 3 дугаараар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо шилмэл буурны төрөлд одоо амжилттай оролцсон буурнуудын эзэн хүмүүст нь одоо шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. Шагналыг за Дорногов аймгийн сайхан дулаан сумын Монгол Улсын аварга малчин Ёо Эрдэнэ бэлгийн гэр бүл 1-р байрыг одоо байсан бол за 2-р байрыг Дорногов аймгийн сайхан дулаан сумын Морины аймгийн алдар туяач Жамин Бархсын гэр бүл, за 3-р байранд орсон буурыг Тэмээний сумын алдар туяач аймгийн аварга малчин Пүрвийн гэр бүл одоо байлж шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За ингээд одоо шилмэл буурны төрөлд амжилттай оролцсон буурнуудын баяр шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм а. За шилмэл буурны төрөлд буур төрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. За буурныхаа тухай ярих. Гэхдээ буурны тухай гэвэл одоо энэ манай нутгийн нэг ахын буургамаа. Буурныхын төлөв байгаа юм гэхдээ. Энэ жил хэдтэй буур вэ? Энэ жил 14-тэй. Ер нь өмнө энэ төрлийн тэмцээнд орж ирсэн юм боо. Орж 2 дөрвөлж ирсэн. Сумынхаа наадамд. Буур сайхан шилмэл буураар тодорлоо баяр хүргэе. За баярлалаа. За буурныхаа тухай ярих. За манай өөрийн Тэмээний байгаамаа. Өмнөөс медаль авч цаана орлоо. Энэ зүүн баян шилмэл уулаар шалгарч ирсэн. Наа хэд ч оргил бол тэгээ Дорногов аймгийн сайн шин сумын 6 дуурайг малчаа. Энэ буурыг энэ Чулуубатгоо инкигээс авч 20 настай л одоо 7 настай буур. Өмнө одоо энэ шилмэл буурны төрөлд орж ирсэн. Өмнө орж байгааг анх удаа ороод. Баяр наадмсдаг. Сайхан болж байна. Баяртай. За энэхүү Дорногов аймгийн сайхан дулаан суманд зохион байгуулагдсан 2026 оны Баруун Үсгийн Тэмээний баяр наадмын шилмэл буурны төрөлд амжилттай оролцсон буурнуудыг тодруулж одоо баяр шагналыг гардуулсны дараагаар за шилмэл ингэнүүдийг тодруулах үйл ажиллагаа явагдсан юм аа. За шилмэл ингэний төрөлд бол нэлээд олон ингэнүүд одоо оролцсон байгаа. За ашиг шимээрээ, өөрхөн үлдэр ухсаагаараа, за өвс ноос гэдэг одоо олон зүйлийг одоо харгалзаж шилмэл ингэнүүдийг тодруулдаг уламжлалтай. За шилмэл ингэний төрөлд нийтдээ 21 инг өрсөлдлөө. Ингэнүүдийг бас наадмын талбаар оруулж ирж уяачид малчид маань одоо бас өөрсдийнхөө энгийг нар зүв сайхан тойруулж тэндээс нь одоо үзэгч олон түн болон за шүүгчнэр одоо ингэнүүдийг шинжиж за шилмлийн шилмэл ингэнүүдийг бас тодруулсан байгаа. За ингээ 21 ингээс 7 ингийг одоо шалгаруулж үлдээсэн. За дараа нь одоо ингээд 7 ингээ тойруулаад за тэгээд тэндээс одоо шилдэг болоод одоо шилмэл сайхан 3 ингийг одоо тодруулсан юм аа. За ингээд шилмэл одоо сайхан ингийн дүн гарахад за 1-р байранд Дорногов аймгийн Алтан ширээ сумын малчин Эрдэнэ хотын инг 1-р байранд орсон бол за 2-р байранд Дорногов аймгийн сайхан дулаан сумын малчин Хос хоёрын хүрэн инг за 3-р байранд Дорногов аймгийн Мандах сумын Отгонбаатарын хүрэн инг одоо орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд шилмэл ингийн төрөлд амжилттай оролцож шилмэлүүдээр тодорсон ингэнүүдийн эзэн хүмүүст нь зохион байгуулагчдын зүгээс шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За ер нь одоо бас нутгийнхаа одоо энэ сайхан Тэмээний баяр наадмыг олон сайхан тэмээчид малчид маань одоо сайхан ивент итгэж оролцсон юм аа. За ингээд шилмэл ингийн 1-р байранд орсон ингийг мөн одоо бас Монгол Улсын аварга малчин Ёндангийн Эрдэнэлгийн одоо гэр бүл ивент итгэж баяр шагналыг гардуулж байна. За 2-р байранд одоо орсон ингийн баяр шагналыг аймгийн аварга тэмээчин Төмөр Баатарын гэр бүл, за 3-р байранд орсон ингийг залуу малчин залуу тэмээчин Хос хоёрын гэр бүл ивент итгэж одоо ингэж баяр шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингээд Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан 2026 оны аймгийн Баруун Үсгийн Тэмээний баяр наадмын шилмэл ингийн төрөлд амжилттай оролцож одоо шагнал байран шалгарсан ингэнүүдийн эзэн хүмүүст нь шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Шилмэл ингээр тодорсон байна. Таны ингэлгээ цэцгэлээ олцохгүй тий. За баярлалаа энэ сайхан наадам дээрч аймгийн бүсийн наадам дээрч ингийн төрүүлсэнд маш их баяртай байна. Би Дорногов аймгийн Улсын сумын харьяат Алтан ширээ суугуул Эрдэнэ хотод хүн байна. Энэ наадам дээр сайхан оролцлоо, сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. Инг шилмэл ингээр тодорлоо, сэтгэлээ олцох гээд за хуваалцаад одоо бас ингэнийхэн талаар хэлэх тий. За сэтгэл баяртай байна. Аймгийнхаа бүст ингээ хацаж 2-р байранд орсон баяртай байна. Шилмэлээ тодорлоо. Өөрөөгөө сайхан танилцуулаа. Ингэнийхэн тухай ярих. За Дорногов аймгийн Мандах сумын Сэрэн баяр шивэ багийн малчин залуу малчин Отгонбаатар гэж байна. За ингэнийхэн тухай ярих. За манай инг 24 онд сумынхаа аварга ингээ шалгасан. Сая 25 онд
Дорногов аймгийн баруун бүс Хөвсгөл суманд очиж дэд байранд эзэлчихэд энд ирж. Манай буртхан тэмээ өгмаа. За дохоо туг болгосаа. За энэхүү эрхмэл үзэгчтэй Дорногов аймгийн сайхан дулаан сонцгон болгож байгаа 2026 оны аймгийн бүсийн уралдааны хурдан тайлгаар гэхэд Дорногов аймгийн зохиол сумын сумын алдартай яаш Төвдөрчин Улаанбаатарын Баавар шар 2 дээр удаа гарч ирж харагдаж байна. За өнгөн дээр 11 дугаартаа уралдааны зонд орсон хурдан тайлаг өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдааныг ширүүг хүүлтэйсэн Дорногов аймгийн Улаанбаатар сумын үеж Дорж сумын алдартай Дорж тэрмийн хурдан тайлаг 11 дугаартаа уралдааны зондсон. За цаатлаар 44 дугаартаа уралдааны зондсон. Өмнөд аймгийн Ноён сумын алдартай яаш Батбарын Наран мандлагын хурдан тайлаг өнөө жил одоо хурдан баяга тайлаг болоод өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны уралдаан гэсэн болоод за ингээд Дорногов аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн авраг тэмээч аймгийн алдартай Баавга ариун болдын одоо хурдан тайлагны уралдаан хөдөлсөн улаан малгайтай за эсгийн худалдаа уралдаан жуулсан тайлаг болоод Дорногов аймгийн Эрдэнэ сумын за Дулаан аймгийн Улаанбаатар сумын угуул Эрдэнэ сумын харьяат аймгийн авраг тэмээчин аймгийн алдартай яаш за Баавга ариун болдын одоо хурдан тайлаг за Сумар нутгийн чанартай олон наадмын тулд айраг төрлөөлжсэн улаан ухны Атган болдын одоо хурдан тайлаг болоод 3 дээр удаа гарч иж харагдаж байгаа шүү үзэгчтэй 99 дугаар уралдааны зурсан Атгансгийн тайлаг 3 дээр удаа гарч ирсэн. Өмнөд аймгийн зохиол сумын сумын алдартай яаш Төвдөрчин Улаанбаатарын Баавар шар одоо 4 дээр гарч ирсэн. Дундгой дэлгэр хангаас сумын алдартай яаш Нямын Атган дэлгэрийн Батхан тэмээ шүү үзэгчтэй. За ер нь одоо суралцсан болгондоос одоо айраг төрүүлж байгаа. За түүний арал дээр 11 дугаартай Дорж тэрмийн Дорногов аймгийн Улаанбаатар сумын яаш Дорж тэрмийн одоо хурдан тайлаг бол одоо энэ ороод ирсэн. За мөн одоо 55 дугаартаа уралдааны зонд одоо морч хурдан тайлаг бол ширүүг үлдээ орж ирээд хурдан тайлагны өвлөр дээр одоо орж иж харагдаж байна. Энэ шоу галтар юм шиг харагдаад байх юм да. Мөн үг шүү. За шоу галтар байж юм магадгүй юм шиг байна. За ингээд өнгөний нэг хэдэн тэмээ бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан тайлагны дуур зөрчилсөн. 65 дугаартаа Өмнөд аймгийн зохицолын сумын Эхмийн Ганжигүрийн одоо хурдан тайлаг бол за 7-гийн бөөрөн дээр одоо энэ 65 дугаартаа уралдааны зонд орсон хурдан тайлаг одоо орж ирлээ. За ингээд арын тайлагнуудыг одоо харуулж эхэлсэн манай зурглаач 29 дугаартаа хурдан тайлаг бол нэлээд ширэг хүүлтэй ороод ирсэн. За ингээд арын тайлагнууд болж байгаа 74 дугаартаа 47 дугаартаа энэ Батбарын Тэрмэлэн Батбарын одоо хурдан тайлаг одоо орж ирж байгаа. За 56 дугаартаа хурдан тайлаг бол дараас ороод ирсэн. 71 дугаартаа энэ Өмнөд аймгийн хаан сумын Тэмээсэй спорт хурдан холбооны тэргүүн Батэлгэрийн Болор Эрдэнэ Болор хотын одоо хурдан тайлаг одоо ширэг хүүлтэй урагшлаад гараа ивчлаа. Аймгийн алдартай яач Бат Пүрөвдөр жууясаад тааруулан одоо хийж урлуулдаг. За энд 24 дугаартаа хурдан тайлаг одоо ороод ирсэн. Арын тайлагнуудаас манай зургаач бол сайн одоо харуулж байна. А юу нэг арын тайлагнууд бол нэлээд ширүү үүдтэй. Энэ 24 бол Дорногов аймгийн Хатан болон сумын яаш сумын алдартай Төмөр болдын одоо хурдан тайлаг байна. Төмөр болдын хурдан тайлаг. За энэ араас 93 та уралдаан жунсан хурдан тайлаг бол одоо төтгөөтэй урагшилж байгаа. 82 дугаартаа уралдааны зөндөрсөн Дорногов аймгийн Мандах сумын яаш Шари бүгийн Батэрдний одоо хурдан тайлгаа. За сум орнотын чанартай дэд наадмууд болсон. За энэ аймгийн алдартай яаш Бандын гамамлын үеж урлуулж байгаа. Нэмүжин Бацайгийн одоо хурдан тайлаг одоо 1 дугаартаа уралдааны зонд орсон. Бацайгийн Нэмүжингийн одоо хурдан тайлаг одоо энд одоо урагшилж байгаа. Түүний уралдаар 41 дугаартаа хар тайлаг бол одоо 20-ийн бөөрөн дээр урагшилж байгаа. За одоо манай жолооч бол боломжоор очиж урагшлаад өгөөрэй. Өмнөд аймгийн зохиол сумын сумын аймгийн алдартай Давадарч алдар сайхны хөө сайн зөвхөн одоо хурдан тайлаг одоо энд урагшилж байна. 66 дугаартаа уралдааны зонд орсон. Дорногов аймгийн Мандах сумын яаж Отгон төмөрийн Понцэг дэлгэрийн дорм энэ донд одоо урагшилж байгаа харагдаж байна. 18 дугаартаа уралдааны зонд орсон хурдан тайлаг бас одоо ширэг хүүлтэй. За 55 Дорногов аймгийн сайхан дулаан сум байж за Бандын гамамлын одоо хурдан хар тайлаг төр одоо үзүүрдээ гарч ирсэн байх шүү. 55 дугаартаа уралдааны зонд одоо морцсон тайлаг. За энэ 74 дугаартаа хурдан тайлаг одоо урагшилж байгаа. 11 дугаартаа тэр удаа гарсан цагаас хурдан тайлагны уралдааны өнгөн дээр одоо уралдаад байсан. Дорж тэрмийн тайлагны хөдөлгөөнд нь жоохон суларсан байна. За энэ 93 та уралдааны зунтаа улаан тайлаг бол Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдартай Тэрмэлэн Батбарын одоо хурдан тайлгаа. Батбарын балжиныг хүүгийнх нэрээр мордож байгаа харагдсан шүү. За одоо урагшлаад өдрийн тайлагнууд харуулъя. За одоо ингээд одоо өдрийн тайлагнууд одоо бүгд харуулъя. Дорногов аймгийн Алтан ширээ сууж Эрдэнэ хотын одоо хурдан тайлаг сая энэ бөөн тайлагнуудын ар дээр одоо оршуулж байгаа. За зөөл бивээрээ. За ар дээр одоо хамгийн одоо энэ 71 дугаартай Дорногов аймгийн Өмнөд аймгийн хаан хонгор сумын Тэмээсэй спорт уралдааны холбооны тэргүүн Батэлгэрийн Болор хотын одоо хурдан тайлаг бол энэ бөөн тайлагны ар дээр одоо гараад ирсэн одоо урагшилж байна. За энэ хамгийн наадлаар энэ хар тайлаг одоо урагшилж байгаа. Энэ Дорногов аймгийн Алтан ширээ сумын яач Эрдэнэ хотын одоо хурдан хар тайлгаа. Шилбэн тайлаг шүү үзэгчтэй. Шилбэн тайлаг. За цаатал дээр нь шар тайлаг одоо гараад ирсэн байна. За энэ тайлаг бол гал шар биш шүү үзэгчтэй. Энэ Өмнөд аймгийн Мандал сумын аймгийн алдартай Сугарын төвийн Төвчин баярын одоо хойш хурдлуулдаг гал шар одоо гарч ирсэн байна. За энэ чинь их говь хурдгалын уяа Шинэ-Өрийн нэр дээр одоо мордсон баха. Шинэ-Өрийн нэр дээр одоо мордсон баха. Энэ Дорногов аймгийн Улаанбаатар Мандах сумын уяа Шинэ-Өрийн нэр дээр одоо мордсон да. 90 дуурд 4 удаа урдсан болгонд бас айраг дээр төрүүлж байгаа ийм одоо хурдан тайлаг бол одоо энэ
нэг 7-8-ын бөөрөн дээр одоо гараад ирсэн урагшилж байгаа юм байна. За одоо ингээд бас үлдвэрийн тайлгнууд дээр одоо очиж одоо харуулбал яаж юм манай золооч. За ер нь одоо өнгөний тайлгнууд нэлээд ширүүх хөвлөө гарч ирээд хурдан тайлгны уралдааныг бол хөдлөөд өнгөлөөд одоо гараа явсан байгаа. За ингээд үлдвэрийн 29 дугаартаа Өмнөгов аймгийн цогтгоо сумын уяаш Эрдэнэчин Сумын алдартай Эрдэнэчингийн бол Намсрын дэржийн одоо хурдан тайлгын 29 дугаартаа энэ тайлгнуудын дунд одоо уршилж байгаа юм биш үзэгчтэй. Дунд одоо уршилж байгаа байна. Намсрын дэржийн одоо хурдан тайлгын шүү. За ингээд одоо өнгөний тайлгнуудыг одоо харуулж ирсэн. Хамгийн наахлаар 62 дугаартаа уралдааны зам дурдсан Батрын догоогоо унтсан одоо хурдан тайлг бол өнөөдрийн баян хурдан тайлгны уралдааныг хөтөлж байгаа үзэгчтэй. За цаатаар Бандинга мандлын одоо хурдан тайлг одоо гарч ирсэн. Энэ хан жигүүр унтсан байгаа юм биш үзэгчтэй. 55 дугаартаа уралдааны зам дурдсан Торногов аймгийн сайхан дулаан сумын алдартай яж Бандинга мандлын одоо хурдан тайлг. За ингээд сугарлаа шүү үзэгчтэй. За барай бол одоо үндсэндээ бол хараахан болоогүй юм байна да. За ямар ч хэлсэн Бандинга мандлын одоо хурдан тайлг бол хөдөлсөн. За эндээс барай шууд тойрхолоо болоогүй лөө. За Бандинга мандлын хар тайлг тасарлаа үзэгчтэй. Торногов аймгийн сайхан дулаан сумын алдартай яж Бандинга мандлын одоо хурдан тайлг тасарч байна. Зайхан мандлын одоо хурдан тайлг. За машины мил хараад өгөөрэй. Бидтэй явж байна. 45-та явж байгаа юм байна үзэгчтэй. Хурдан байгаа юм байна. За ингээд эрхэм мөндөд үзэгчтэй. Эрхэм мөндөд та. За ингээд Торногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдаж байгаа. За 2026 оны за энэ одоо шоу галтар тун одоо адилхан тайлбар. За ингээд Бандинга мандлын одоо хурдан хар тайлбар. Өнөөдрийн баян наадмын хурдан тайлгны уралдаанд хөдлөөд урагшилдаа үзэгчтэй. За ингээд Торногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдаж байгаа 2026 оны аймгийн баруун хэсгийн хурдан тэмээний уралдааны хурдан тайлгны уралдаан. За өдөөштэй өдөр дээрээ бас одоо сайхан уралдааныг одоо гаргаж байна. За ингээд одоо нутгийн олон сайхан тэмээнчид одоо ирж уралдсан. 3 насны тэмээний уралдаан бол ямар нэгэн одоо бүлээн сайхан зохион байгуулагдаж байна. Дүүрэн 45-тай дөмөкөө уралдааныг гаргаж байна. Хар тайлг. За ингээд одоо хар тайлг. За шоу галтар одоо өдрийн баян наадмын хурдан тайлгны уралдааныг хөдөлсөө үзэгчтэй ингээд бариар орж ирж байна. Ингээд Торногов аймгийн сайхан дулаан сумд зохион байгуулагдаж байгаа 2026 оны Торногов аймгийн баруун хэсгийн хурдан тэмээний уралдааны хурдан тайлг барайнд орж ирэхэд Торногов аймгийн сайхан дулаан сумын Тэмээ соёл спорт уралдааны холбооны тэргүүн сумын алдартай Бандинга мандлын хурдан хар тайлг төрүүлээ үзэгчтэй. За амун хүзүүн дээр Торногов аймгийн ноён сумын алдартай яаш Батбарын наран мандлын одоо хурдан тайлг амун хүзүүнд одоо хурдж байна. Амун хүзүүнд одоо хурдж байна. За Батрын догоогоо унсан одоо хурдан тайлг бол аягийн 3 дээр одоо орж иж байна. Батрын 3 одоо хурдлаа. За эхний 3 тайлг. За энэ аймгийн алдартай яаш Батрын догоогоо унсан тайлг бол одоо 3 дээр одоо хурдж байна. За 4-5-ын тайлг. За Өмнөгов аймгийн цогтгоо сумын алдартай яаш Говийн хурд галын уяач. За гал шар одоо орж иж байгаа манай Говийн хурд галын уяач Торногов аймгийн мандах сумын шинэ хоёрын тайлг. Гал шар аягийн 4. За Өмнөгов аймгийн цогтгоо сумын алдартай Төвдмөр Жуулан Бадрахын Баавар шар 5 дээр одоо орж ирлээ. За Монгол улсын алдартай Монгол улсын авраг малчин за Торногов аймгийн Улаанбаатар сумын уяач Дулмын оргилын тайлг 6 дээр одоо орж ирлээ. 6 дээр одоо орж ирлээ. За энэ хиний Баавга харин бултын одоо хурдан тайлг 7 дээр одоо орж ирлээ. За 65 дугаартай эхний хан жигүүр одоо хурдан тайлг 8 дээр орж ирсэн. 9 дээр энэ Өмнөгов аймгийн хаан гарсан уяач Баттэлгэрийн Болротын одоо хурдан тайлг 9 дээр одоо орж ирж байгаа харагдаж байна. За 30 дугаартай уралдааны замд одоо мурдсан хурдан тайлг бол өнөөдрийн баяр наадмын Өмнөгов аймгийн ноён сумын сугсрынгийн тайлг бол 10 дээр одоо орж ирж байна. За ингээд одоо ингээд эхний 11 тайлг бол ингээд барайнд орлоо үзэгчтэй. За бас л одоо сонирхолтой сайхан уралдааныг бас үзүүллээ. Төрүүлээ баяр үргэлж. За баярлалаа. За миний ханд хоёр. За манай найз аймгийн алдартай Бацаан гэдэг найз маань одоо зорж манайд наадам хүндчиж ирээ. Тэгээ найзаа нэр дээр одоо энийг явууллаа. Тэгээд маш их баяртай энэ хол нутгаас орж ирж манай нутгийг хүндчиж ирээ. Тэгээд найзаахаа нэр дээр энд тайлыг явуулсан юм аа. Тэгээд нутгийн олон энэ наадмыг зорж ирсэн. Нийт тэмээчтэй бас баярсан талархсан илэрхийлье. За тэргүүний хувьд одоо ингээд 3 насны тэмээ сайхан амжилттай уралдаад ирлээ. Ямар нэгэн асуудалгүй сайхан наадам болоо сэтгэлээ орсон. Айгуу сэтгэл өндөр байна. Ямар нэгэн маргаа гараа барайн дээр тийм хэрүүл уралдын болсонгүй. Тэгээ сайхан наадлаа. Миний хувьд бол одоо ямар ч наснаас нь тэмээ мөрдөл 10-ын дотор бус насууд сайхан явлаа. За тэгээд улам сайхан амжилт. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн наадмыг зорж ирсэн хоолорын нэг шууд бүх усууд баярсан талархсан илэрхийлье. Торногов дээр сайхан бүсийн уралдаанд тайлг харигдуулаа баяр үргэлж. За баярлалаа. Тайлгын хандлага. За миний тайлг Өмнөгов аймгийн Хүрмэн сумын Монгол улсын алдартай яач Баянжир галах хэмээн батхан тэмээ байгаа.
энэ дэр зорж ир сайхан бүсийн уралдаандаа сайхан уралдаж амуу үзүүллээ. Тайлаг сайхан аргийн 3 турлаа баяр хүргэе. За баярлалаа. За. Дорно. Тайлгийнхаа тухай ярих үү? Тайлаг бол Баянгор аймгийн Шинжээс цумын Нямцрангийн Мөнхот гэдэг. Мөнхотын аймгийн алдар байж Мөнхот тийм ботхон юм байна. Мөнхотохтой баярлалаа. Энэ сумандар ирж Нодны сумын наадам төрүүлсэн. Одоо аймгийн бүс дээр ирж 3-т орлоо. Баярлалаа хад. Өнөөдөр сайхан Дорногов бүсийн уралдаанд сайхан урлаа баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр сайхан Дорногов аймгийн бүсийн уралдаанд ирж айлгаан 5-д орлоо. Баяр таа. Гой урдгал 2 тайлаг бас айрагдлаа шүү дээ. Тэглээ. Их гойгоол уянаас 2 тайлаг дараалал орлоо. 4 доор. Баяр таа. За энэхүү Дорногов аймгийн сайхан тулаан сум зохион байгуулагдсан 2026 оны аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдааны хурдан тайлагны байшинлыг цолсны дараагаар байшиглын удаа гардуулж байна. За түрүү тайлагийг 1 сая төгрөгөөр аймгийн авраг малчин тэмээний сумын алдар туяач улаан ухны төмөрч өдрийн гэрүүл 1 сая төгрөг өргөмжлөл алтан медалаар шагнаж байшинглыг гардуулсан. За амуу үзүүнд удаа хурдалсан тэмээг 700 мянган төгрөгөөр сумын авраг малчин Инкүтийн гэрүүл за 3 удаа хурдалсан тайлагийг 500 мянган төгрөгөөр аймгийн авраг тэмээчин Төмөр Баатарын гэрүүл хайргийн 4 удаа хурдалсан тэмээг 400 мянган төгрөгөөр сумын авраг малчин Баяр Жаргалын гэрүүл за хайргийн 5 удаа хурдалсан тэмээг 300 мянган төгрөг хөрөмжлөл медалаар сумын авраг малчин Батцайгийн гэрүүл ивент тэтгэж байшинглын гардуулан өгч баяр хүргэлээ. За ингээд одоо мөн 6-аас 10 удаа хурдалсан тайлгнуудыг барж одоо байшинглыг одоо эзэн хүмүүст нь гардуулсан байгаа гэдэг хэлэх таатай байна. За ингээд сум аймаг орон нутгийн зохион байгуулагдаж байгаа аймгийн бүсийн тэмээний үеийн наадмыг ивент тэтгэж оролцсон нийт гэрүүлдээ талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье. За Дорногов аймгийн сайхан тулаан сум зохион байгуулагдсан 2026 оны аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болон за тэмээний баяр наадамд Дорногов аймгийн сайхан тулаан сумаас төрөн гарсан одоо олон сайхан тэмээчид тэмээний зүтгүүлтнүүд тэдний одоо ах トゥ төрөл төрөсөд за баяр наадмыг ивент тэтгэжгээд олон удаа хүмүүс ус урилгаар хүрэлцэн ирж оролцсон байгаа. За эмээс бид өхөн одоо баяр наадмын үеэр за зарим одоо малчидтай за тэдний одоо улс аймгийн алдарт малчдын одоо ус удам өгс авалсан энэ цаг үед одоо хэмээх тэнгэрлэг амьтныг маллаж сумор нутгийнхаа хөгжил аймаг нутгийнхаа одоо хөгжил сэтгэлтэнд өнтэй нөмөр оруулж байгаа зарим хүмүүстэй уулзаж одоо баяр наадмын одоо сэтгэлийг нь сонссон юм аа. За манай Дорногов сайхан тулаан сум бол 9 улсын авраг тэмээчинтэй, нэг золоо авраг тэмээчинтэй, 10 тэмээчинтэй тийм алдартай нутаг байгаамаа. Тэгээд сайхан байна өнөөдөр аймгийн бүсийг анхудагаан сумандаа зохион байгуулж маш их баяртай байна. Одоо тэмээ томьёомор өсгөх гэж бодож байна. За таны хувьд одоо бас өнөөдрийн баяр наадмын бас ивент тэтгэгчээр зохион байгуулалтын дээр бас оролцож байна тийм ээ. Тэгэхээр одоо бас энэ талаар бас ярив. За би ивент тэтгэгчээр оролцох учраас одоо тэгээд орон нутгатаа бол хамгийн түрүүнд эцэг мал гэдэг утгаар тийм ээ буурыгаан тэгээд дараа нэг их ингийн ивент тэтгэж байгаа учраас энийг одоо өргөн дэлгэл сайхан тэмээтэй болох үүднээс одоо тэгээд энэ үгдэг ивент тэтгэлээ. Тэгээд үүнээс хойш манай сум олон сайхан ханы эцсийн хөрөн говийн галбирын говийн улаан гिचг мэтчлэнд олон сайхан тэмээтэй болох баа гэж өрөөж байна. Сайхан наадам боллоо. Олон сайхан аймгийн олон сайхан хурдууд олон сайхан уяачт олон сайхан малчид цугулсан сайхан наадам боллоо. Сайхан ч өдөр байлаа. Таны хувьд одоо бас баяр наадмын ивент тэтгэх зохион байгуулалтанд оролцлоо. Тэгээ энэ талаараа ярив. Тэгээ энэ сайхан зохион байгуулж байгаа юмыг дэмжлэг болгоод бас багч гэсэн нэмэр оруулаад хав оруулаа. Нутгийн сайхан ерөөлөг хэлбэрээ. За нутгийн орон минь цавар бараа төгшилсэн ногоо цагаан дэлгэрсэн мачид түм амар амгалан сайн сайхан байвал бидний жаргалдаа. За өнөөдөр баяр наадам сайхан боллоо. Хэдамгүй сайхан асал авааргүй сайхан зохион байгуулсан байна. Би өөрөө тэмээ мал уяагүй үзэхэд ирсэн. Тэгээд бүхэн ард түмэн ингээ сайхан наадаж байна. Эндээс газраас ирсэн усаа хойно өнөөр сайхан уралдаа тэгээд яс жормаараа боллоо. Тэр сайхан харагдаж байна. Тэгээд ирчихлээ гэж. Нутгийн олондоо сайхан ерөөлөг хэлбэрээ. Нутгийн түмэн бол одоо тэгээд ер нь яг энэ жил 2 жил хэдэн жил цаг сайхан байлаа. Улсууд баяртай сайхан талархалтай мэндэлцгээ сайхан баяр наадмаа өнгөрөөж байна. Тэгээ одоо тэр талаас манай сум орон нутгийн албан газрын сайхан ажиллаж байна.
ажил хөдөлмөр нь бас бүтээлтэй сайхан явж байна болж байна. За хоргойн бүрэг гэдэг хүн байна сайхан талаас нь. Сүүлийн 11 оноос хойш торгон голдуухан тэмээ үеис байсан. Тэрний хөвдөнд сумаа варгуу яачин болсон. Багнаасаа би тэмээ өнөж өссөн цог тэмээтэй айл байсан. Нөгөө тормоо бол хөнгөөдгөө өөрөө өмчдөг нэг тэмээ өмдөг тийм байлаа. Одоо насахаж яра хэдээ сойтой нэг тэмээ бол уйхан байсан. Өнөөдрийн орон цагаас суулгасууг таавгуудад өнөөдрийн мен төргөч. Өдрийн мен төргөч. Сайхан. Баяр наадмын сэтгэлээ өнөөдрөөс өргөн дэлгэр сайхан наадам байна. Нар хор таксирсан сайхан наадам болж байна өнөөдөр. Тийм хүйтэн биш дулаахан ч биш. Үлдээч сайхан байна. Миний амжилт явдаар 11 оноос хойш яхан тэмээ уйсан 10 хэдэж ирсэн. Энэ сумаа варгуу яасан болсон байна. За дохоогсоо орж илоо. За энэ хөлтөм үзэгчтэй Дорногов аймгийн сайхан дулаан сумд тоглож байгаа 2025 оны баруун хурдан тэмээний уралдааны хурдан дормуудаа гарааны 6 дээрээс эргэж аваад хоргон мөчийг одоо үзэгчтэй авах харж байна. За наадлаар 40 дугаартай Өмнөг аймгийн Номгон сумын уяаш Баягийн мөнхтрийн одоо хурдан хөгдөрм хөтлөөд одоо гарлаа шүү. Өмнөг аймгийнхаа бүсийн уралдаанд аман хүзэнд одоо ордсон дорм. За цаатлаар одоо энэ Өмнөг аймгийн Цогтгоо сумын аймгийн алдар дээрш Тавадаржин алдар сайхан үеиндээс морцсон дорм одоо хурдан дормны уралдааны хөтлөөд одоо гарч байгаа 39 дугаартай уралдааны зонд орсон. За цаатлаар 71 дугаартай Өмнөг аймгийн Баян сумын уяа Цэндэжүү Хадбаатарын Цэлгэр шар одоо хурдан дормны уралдаанд гарсан. Өмнөг аймгийн Баян сумын Монгол Улсын алдарт уяач Цэнмагийн Бям дотгийн одоо хурдан дорм 4-5-ын бүрэн дээр одоо гарч харагдаж байна. За 5 дугаартай хурдан Дорногов аймгийн сайхан дулаан сумын уяаны гал дээрээс одоо морцсон дорм одоо гарч иж байна. Энэ Дорногов аймгийн Алтан ширээ сумын уяач Эрдэнэтийн дорм байна. Аймгийнхаа бүсийн уралдаанд нэг төрүүлсэн өвсгөлийн бүс төрүүлсэн дорм 5-4 дээр одоо гарч байгаа шиг харагдаж байна. За 81 дугаартай хурдан дорм бол өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг одоо хөтлөлөө үзэгчтэй. За энэ 81 дугаартай торм бол хэний торм баха? Өмнөг аймгийн Баян сумаас одоо ирж уралдаж байгаа. Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдарт уяач Батбаатарын Батарчгийн одоо хурдан торм шүү үзэгчтэй. Самбайхан баян наадам төрүүлсэн. Энэ жил одоо Өмнөг аймгийн Тэмээний баян наадам хурдан тормонд хөтлөж уралдаж байгаад үзүүр дээр жоохон гадагшаа гараад одоо ингээд айргаас одоо мултарж ирсэн дорм одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг одоо хөтлөсөн байгаа харагдаж байна. 47 дугаарлаа хурдан дорм одоо 4-5-ын бүрэн дээр одоо гарч ирлээ үзэгчтэй. За ингээд ер нь бол үзүүрийн тормод бол өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг нэлээд ширүүхэн үлдээ гарч ирээд хурдан тормны уралдааныг одоо хөтлөсөн байгаа. За ингээд 39 дугаартаа Тавадаржин алдар сайхан үеиндээс морцсон 39 дугаартаа хурдан дорм Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдар даш Батбаатарын Батарчгийн одоо хурдан дорм. За Цэлгэр шар одоо 2 дээр одоо гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Баян сумын уяач. За Баян аймгийн Шинжил сумын аймгийн алдарт уяач Гандамрын мөнхтийн одоо хурдан дорм одоо гарч ирсэн. Монгол Улсын авраг малчин Гандамрын мөнхтийн аймгийн алдарт мөнхтийн одоо ботгон дорм одоо өнөөдрийн баян наадмын торны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн байгаа гэж байна. За жоо одоо хойшоо сууя. 0-1 дугаартай уралдааны зонд орсон. Дорногов аймгийн сайхан дулаан сумын уяач гам мандлын үед төрдлөж байгаа Бацаагийн Тэмүүжингийн торм одоо араа ширэг үлдээд орж ирж байгаа харагдаж байна. За 0-3 дугаартай уралдааны зонд орсон торм бас одоо өнөөдрийн баян 0-4 дугаартай Дорногов аймгийн сайхан дулаан сумын 1-р уяач Цэрнэдэмдийн ганц хойчин торм одоо болсон нэлээд ширэг болоод орж ирж байна. За энэ 6 дугаартай нэрээ густай хөл онцсон Дорногов аймгийн Улаанбаатар сумын аймгийн авраг малчин Алтан ботгоны эзэн Баасан дөржин Асан жаргалын одоо хурдан дормод орж ирж байна. Сая Дорногов аймгийн Улаанбаатар сумын Сумынхан баян наадам 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр айргцсан дормодоо сараа одоо ширэг үлдээ зүтгэж гарч байна. За ер нь одоо хойшоо суугаад бүгдийн шихөө одоо сайхан харуулчаад одоо ингээд урагшилнаа. Үзүүрийн тормод бол нэлээд ширэг үлдээ одоо гарсан. 23 дугаар Дорногов аймгийн Дундгой аймгийн Дэлгэр хангас юмж Өнхүүгийн одоо хурдан дормодоо бас нэлээд ширэг үлдээ гарсан. За одоо юу наадам ер нь бол одоо 30 гаруй тормод одоо гараад явцсан байгаа шүү үзэгчтэй. 30 гаруй тормод одоо өнөөдрийн баян наадам хурдан дормны уралдааны өнгийг аваад одоо урагшилж араас зөөл хийв шүү. Зөөл ингээд харуулаад одоо урагшлаад байгаараа. Харуулаад одоо урагшлаад байна. Дорногов аймгийн сайхан дулаан сумын 1-р ганц хойчин Амгаланбаатарын одоо хурдан дорм энэ дунд одоо явж байгаа харагдаж байна. Аймгийн алдарт Батбаатарын Батарчгийн одоо хурдан дорм хөтөлсөн байгаа үзэгчтэй. За хоёр дээр энэ Өмнөг аймгийн Баян талаас Монгол Улсын алдарт уяач мөнх талаа мөнх аймгийн одоо ботхон тийм ээ. За их говь урд галын тэргүүн оюуны Эрдэнэ болгоны торм одоо энд гараад ирсэн байна да. Энэ 5 уян бүрэн дээр за Цэцэдрийн Баярбаатарын одоо хурдан дорм 4 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо эхний нэг 6-7 тормод одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг хөтөлж байгаа үзэгчтэй. За энэ 5-0-5 дугаартай уралдааны зонд одоо морцсон торм бол одоо 6-аар ороод ирлээ. Нэлийн ширүүх үлдээ. Дорногов аймгийн Алтан ширээ сумын уяач Эрдэнэтийн торм байна үзэгчтэй. Өнөө 8 дээр одоо орсон байна. За энэ торм бол өнөө жил хэний Дорногов аймгийн Хөвсгөл сумцгон болсон. Өнөө жишээ 2025 онд Хөвсгөл сумцгон байгуулагдсан бүсгийнхаа уралдаанд босоод төрүүлсэн торм шүү үзэгчтэй. За ингээд хурдан тормны уралдааны наадлаар бол Өмнөг аймгийн Мандал сумын угуул их говь урд галын тэргүүн
оюуны Эрдэнэ болгоны одоо хурдан Алтан буур гэдэг тором 6-аар 7-аар одоо гарч ирсэн байна. Цэцэг Дарин Баярбаатарын одоо хурдан тором цаатал дээр нь одоо уршиж харж байна шүү. Цэцэг Дарин Баярбаатар гэж Өмнөд аймгийн Хамбо гэсэн хүмүүс одоо өнөөдөр одоо ирж одоо уралдаж байгаа. Цэцэг Дарин Баярбаатарын одоо хурдан тором 78 дугаар уралдааны замд томорсон тором бас одоо ширэг хөлтөө дагарч ирсэн байна. За Өмнөд аймгийн Баян манд цогтоосон аймгийн алдартай Даваадржийн алдар сайхны мөнгөн зөгтийн тором одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааны 5-ын бөөрөн дээр одоо наалтаар одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо 23 дугаар уралдааны замд тором одоо бас нэлээд ширэг хөлтэй өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааны үзүүрийн тором дээр одоо гарч иж байна. За энэ Дунд аймгийн Дэлгэр хангаас өмнө үеч Өнхүүгийн одоо хурдан тормоо. За Сумынхан баян наадамд одоо энэ жил одоо айр гисэн тором одоо бас гараад ирсэн. Одоо цаатлаар одоо гараад ирсэн байна. 23 дугаар уралдааны замд орсон. 7-6-гийн бөөрөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За 47 дугаартай хурдан тором үзүүрийн тормоор гараад ирсэн. За энэ одоо Баян аймгийн Баян дэглэм угуул Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдартай Цэрэнбэлэн Батрын одоо хурдан тором. За энэ хөвсгөлийн одоо бүсийн уралдаанд бас айр гисэн. За саяхан одоо энэ Дорногов аймгийн Улаанбаатар сум зохион байгуулсан 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан уралдаанд төрүүлсэн тором өнөө жил хурдан байгаа гэж дуулж байсан тором. Одоо энэ 3 торомны яг дунд нь одоо урагшлаад байна үзэгчтэй. Баян аймгийн Баян дэглэм сумын угуул Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдартай Цэрэнбэлэн Батрын одоо хурдан тормоо 47 дугаартай уралдааны замд орсон. За ингээд хурдан тормны уралдааныг Баян аймгийн Өмнөд аймгийн Баян сумын аймгийн алдартай Батбаатарын Батарчин одоо хурдан хөх тором хөдөлсөн. Ард дээр нь Өмнөд аймгийн Баян сумын залуу Цэлжин Гадбаатарын одоо хурдан Цэлгэр шар 2 дээр үзэгчтэй. 3 дээр Дорногов аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдартай Цэрэнбэлэн Батрын одоо хурдан тором. За Өмнөд аймгийн Зогтоо сумын аймгийн алдартай Даваадржийн алдар сайхны хөө сайн зөгтийн одоо хурдан тором 4 доор орсон. За бүгний 3 тором тасарчаа үзэгчтэй. Өмнөд аймгийн Баян сумын аймгийн алдартай Батбаатарын Батарчин хөх тором хөдөлсөн барайм. За Өмнөд аймгийн Баян сумын залуу Цэлжин Гадбаатарын за Цэлгэр халдар бол одоо Цэлгэр халдрууд 2 дээр үзэгчтэй. За 3 дээр 39 дугаартай уралдааны замдсан Өмнөд аймгийн Зогтоо сумын аймгийн алдарт байж Даваадржийн алдар сайхны мөнгөн зөгтийн одоо хурдан тором 3 дээр гэсэн. За ингээд энэ 3 тором одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн арын тормоодоос холтлоо. За ингээд Дорногов аймгийн сайхан дулаан суманд зохион байгуулагдаж байгаа 2026 оны анхны наадам. За ингээд аймгийн бүсийн уралдаан бол одоо өргөн дэлгэр 50 тором уралдааны замд гарсан шүү дээ. 50 тором одоо уралдааны замд гарсан. Өнөөдрийн баян наадамд бол одоо 5 аймгийн 23 сумдаас одоо тэмээчд одоо ирж болж байгаа. За Мариа бол одоо харагдаж байна. За уруудаж орох юм байна. Батбаатарын Батарчин тором мөнгөн дээр аваар Цэлгэр шар одоо үзүүр сайтаа цогондоо цогцуулна. Цэлэлцэж уралдаа штэ. За 3 дээр мөнгөн зөгтийн тором одоо уршиж байгаа шүү үзэгчтэй. Өмнөд аймгийн Зогтоо сумын аймгийн алдар туяач алдар сайхны хөө сумын алдар туяач алдар сайхны мөнгөн зөгтийн одоо хурдан тором одоо уршиж байгаа. За алдар сайхны одоо мөнгөн зөгтийн тором 3 дээр одоо уршиж байгаа. Цэлгэр шар үзүүрлэг харна. За Өмнөд аймгийн Баян сумын аймгийн алдар Батбаатарын Батарчин хөх тором хурдан байгаа юм байна үзэгчтэй. За юу нарын тормосоо жоо холдож байгаа харагдаж шүү. За алдар сайхны мөнгөн зөгтийн тором 3 дээр Цэлгэр шар 2 дээр Өмнөд аймгийн Баян сумын за ингээд Өмнөд аймгийн Баян наадам Өмнөд аймгийн Баян наадам төрүүлсэн Цэлгэр шар Өөр ангаан Баян наадам төрүүлсэн ингээд Дорногов аймгийн Баян наадамд айрхдах юм байна да. За Цэлгэр шар араас цогиулна. Тэгэхээр барай бол одоо энэ Батбаатарын Батарчин одоо хурдан шаардлага бол хөгтрөн бол өнөөдрийн тухайд бол хурдан байгаа юм байна зүгчтэй. За энэхүү эрхэм өнөөдрөштэй Дорногов аймгийн сайхан дулаан гэж олон сайхан сайжууд төрөн гарсан. Энэ сайхан нутаг зохион байгуулж байгаа Дорногов аймгийн баруун бүсийн хурдан дэмэний уралдааны хурдан бариад Цэлгэр шарыг харлаа. Цогиул ийштэй үзүүр дээр хилээ дагаад хэлээ штэ явна цаадах чинь. За ингээд Баян сумын аймгийн алдартай Батбаатарын Батарчин шар тором төрүүлдэ үзэгчтэй. Өмнөд аймгийн Баян сумын Цэлжин Гадбаатарын Цэлгэр шар амын үзэнд ордолдоо. Өмнөд аймгийн Зогтоо сумын аймгийн алдартай алдар сайхны хөө сумын алдартай мөнгөн зөгтийн тором харин 3 толд ордолдоо. За 3 толд ордолсон 12 тором ч бас ширэг үлдээ. Өмнөд аймгийн Мандлав сумын угуул их говийн урд галын дэргүүн. За оюуны Эрдэнэ болгоны одоо хурдан шортон айргийн 4 толд ордолдоо үзэгчтэй. За 5 дээр 47 дугаартай Дорногов аймгийн Эрдэнэ болгон сумын Цэрэнбэлэн Батрын тором 5 дээр одоо ордолдоо. 6 дээр Баасандаржийн насан жаргалын тором одоо ордолж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За тэр араас бол одоо ирэх гээд байсан юм аа тэр тором 6 дээр ордолдоо арайхан одоо харагдаж байна. За 5 дугаартай уралдааны замд орсон хурдан тором бол одоо өнөөдрийн баян наадмын 7-8 бөөрийн дээр одоо ордолдоо үзэгчтэй. За энэ тором бол одоо Дорногов аймгийн Алтан ширээ сумын байж Эрдэнэ хотын сумын алдарт байж Эрдэнэ хотын тором 8 дээр одоо ордолдоо. За Цэцэг Дарин Баярбаатарын хөгжүүлж байгаа Эрдэнэ хотын тором бас одоо 9 дээр одоо ордолдоо. За ингээд одоо арын тормнууд орж Баавга ариун болтын одоо хурдан тором одоо орчих шиг боллоо. 32 дугаартай хурдан тором бас 10-ын бөөрөн дээр одоо ордлоо. За ингээд одоо үзэгч та бүхэндээ бидхэн Дорногов 32 дугаартай Дорногов аймгийн Эрдэнэ сумын уяаш Баавга ариун болтын тором за энэ 10-ын бөөрөнд орсон. Энэ Монгол улсын алдартай Сангижин галтын ботхон дэмэж үзэгчтэй. Сая Дорногов аймгийн Алтан Улаанбаатарт одоо очиж аяр гэсэн тором сая 10-ын бөөрөнд орсон. За 62 дугаартай уралдааны замд орсон тором за бас л одоо
дээгүүр одоо орж байгаа харагдаж байна. За ингээд эдээ эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ бидгэн Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдаж байгаа 2026 оны анхны наадам аймгийн бүсийн уралдааны хурдан торгоны уралдааныг одоо хүрлээ үзэгчтэй. За энэ Монгол Улсын алдартай Синдмагийн Бям тогтын дурмаар орж иж байгаа Шаавтрын мөнх төвшингийн дурм. Өнөөдөр Дорноговын бүс төрч жаахан дөрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За би Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдартай Чавтатрын Батарч гэж юм байна. За миний тором 25 онд 3 уралдаж, 1 төрүүлж, 1 аригдаад аймгийнхаа бүсээр нэг жоохон хазаа хадуураад яарсан. 2026 онд тэгээд танхныхаа наадам төржээд Дорноговынхоо баруун бүс цаахан төрүүллээ тором маань. За Өгшил удам хаанах. За миний торны өгшил удам Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдартай яч бол цаахан алтан шагаа гэдэг хүнээ утган торон багмаа. Тэгээд Говь Алтай аймгийн Бэгэр сумын аймгийн алдартай яч Тулгаа ахта маш их баярлалаа гэж бас хэлье. Хэрүүлэнг аж аргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Говь Алтай аймгийн Чандам сумын бас хадаа ахта бас их баярлалаа. Хоёр ах маань энэ тормыг сайхан хурдуулж олон цаг хурд төрүүлээрэ гэж надад бэлгэлж ирсэн. Өнөөдөр цэлгэр халтар сайхан Дорноговын бүс төрж ам үзүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За энэ жил ер нь энэ өвөл их хурдан байгаа. 3 аймгийн бүст одоо орчлоо доо. Тэглээ хурдан байгаа миний тийм ээ. 6 одоо 7 уралдаж 7-т орчоод байж энэ да. За тэгээд наадам зохион болж байгаа Дорноговчудаа. За энэ наадам өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Маш их гоё сэтгэл гоё наадам болж байна. Тором сайхан харилцаа баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулаад энэ зохион торомныхаа талаар ярив. Дондгой аймгийн дэлгэрэн сумын эрүүн цогцор гэдэг хүн байна. Харамгүй үл Банжоохын утган дор байгаа. Банжоохтой Эрдэнэ болгон гэдэг хүн бодлож аваад байгаа сайхан уралтай наадамдаар. За баярлалаа. За баярлалаа. За Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан 2026 оны баруун бүсийн Тэмээний баяр наадмын хурдан торгоны уралдаан төрүүлж яригдсан торгонуудыг цоллож байшаглын одоо хардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан торгоны уралдааныг төрөв Дорногов аймгийн сайхан дулаан сумын Алтан ботгоны эзэн аймгийн аврах тэмээчин Ганц Хойжийн гэр бүл 1 сая төгрөг өрөмжлөөр мэлааж байшаглыг хардуулж байна. За амуу үзмүүд одоо хурдсан тормыг 700 сая төгрөгөөр аймгийн аврах малчин морины сумын алдар туяаж Төмөр хойгийн гэр бүл за аргийн 3 удаа урдсан тормыг 500 сая төгрөгөөр аймгийн аврах малчин Цэ Гант тулгын гэр бүл байлж байшаглыг гардуулсан. За аргийн 4 удаа урдсан тормны байшаглыг Тэмээний сумын алдар туяа сумын аврах малчин Мөнх Жаргалын гэр бүл за аргийн 5 удаа урдсан тормыг 300 сая төгрөгөөр аймгийн аврах малчин Төмрийн гэр бүл одоо байлж шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За ингээд одоо сумандаа зохион байгуулагдсан аймгийнхаа бүсийн Тэмээний баяр наадмыг ивент итгэж орныхоо нэрийг гаргаж оролцсон нийт малчидаа ивент итгэгч нартаа талархал дэвшүүлж гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан баруун бүсийн Тэмээний баяр наадмын үеэр за Тэмээний тухай дууг хэн сайн дуулахай тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байгаа. За энэ төрлийн тэмцээн уралдаан бол жил болгон Тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагддаг уламжлалт бас тэмцээн уралдаан юм. За зорилгын хувьд бол Тэмээний тухай дуугаас олон нийтэд одоо сурчлах, за нутгийн одоо авиаслаг иргэдийн авиасыг нэг хөгжүүлэх, Тэмээнийхэн баяр наадмыг улам сайхан одоо сонирхолтой болгох үүднээс одоо энэхүү тэмцээн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээнд нийтдээ 10 одоо оролцогч орлоо. За Дорногов аймгийн сайхан дулаан сумын ардын авиаснуудаас гадна за хөрш зэрэгэлдээ одоо сумдын ардын авиаснууд дуучид маань одоо хүрэлцэн ирж оролцсноороо за Тэмээний тухай дуу хэн сайн дуулахай уралдаан илүү одоо бас өрсөлдөөнтэй сонирхолтой явагдсан юм аа. За ингээд одоо 2 шатта өрсөлдсөн Тэмээний тухай дууг хэн сайн дуулахай тэмцээний дүн гарахад 1-р ойронд сайхан дулаан сумын 2-р Иргэн Бат сайхны Дордсонбуу төрүүллээ. За 2-р ойронд сайхан дулаан сумын Сундуужийн Батэрдэн, за 3-р ойронд Улаанбаатар сумын Оюурдны Эрдэнэ сумын янаар шалгарсан юм аа. Харин шагналт 4-р ойронд Чавбаатарын Одхов шалгарсан амжилтыг үзүүллээ. За ингээд Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан аймгийн баруун бүсийн Тэмээний баяр наадмын үеэр болсон Тэмээний тухай дуу хэн сайн дуулахай тэмцээний шагналыг за сумын одоо удирдлагууд болон за тэмцээний шүүгчнэр за зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За намайг Дорногов аймгийн сайхан дулаан сумын 2 дугааргийн залуу малчин
Бацаахны дөрцсөнбо гэдэг. За ер нь энэ төрлийн уралдаанд орж ирсэн юм. За би нөдлөн өнгөрөх жил Тэмээний хоёрхан бас жаврагаас өдөр дууны тэмцээнд бас төрүүлж, энэ жил дахиад 2 дахь төрүүлж 2 дахь удаан төрүүлж байна. 2 жил дараалан төрүүлж байна. Надыг сондож 4-р ангийн иргэн сондож мэтэрдэн гэдэг юм. За ер нь хэр бэлдсэн та? Бэлдээг шууд өнөдөр орлоо. Тэгээ ер нь одоо амьд хөгжмөнтэй сайхан дуу. Тий амьд хөгжмөнтэй. Ер нь хэддэг жилдээ тоглож байна. Бүр багасаа сургуулиасаа тоглож гисэн. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Дорногов аймгийн сайхан дулаан сум зохион байгуулагдсан. За Дорногов аймгийн сайхан дулаан сумын Тэмээн соёл уралдааны холбоо, за сайхан дулаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, за нутаг орно гэсэн сэтгэлдээ олон одоо хүндэт одоо малчид бизнесмэнүүд хамтран зохион байгуулсан Дорногов аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан болон за Тэмээний баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд одоо бид хүнтэй хамтран ажилласан сайхан дулаан сумын өдрөлгүүд болон за Тэмээн соёл спорт уралдааны хамт олондоо талархал дэвшүүлж та бүхэндээ ажлын өндөмжилтийг хүсэн өрөөж байна. За ингээд Дорногов аймгийн баруун бүсийн Тэмээний баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийг одоо хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.